индексийн судалгааны дүнг танилцуулахын арга хэмжээнд өөрийн биеэр хүрэлцэн ирсэн мөн онлайнаар оролцож байгаа та бүхэндээ намрын сайхан өдрийн мэндийг хүргээд гүн талархал төвшүүлье. 2 жил үргэлжилсэн их ажлын ард бол гараад өнөөдөр ингээд энэ шүүхийн индексээ танилцуулж байгаадаа маш их баяртай байна. За нийтийн нэгэн форум энэ шүүхийн индекс боловсруулах ажлыг санаачилж манай оюуны инновац төрийн бүс байгууллага маань хариуцсан гүйцэтгэсэн байгаа. Тэгэхээр та нар асууж магадгүй яагаад заавал ингээд Монголд шүүхийн индексээ судалгаа хийх болсон юм бэ гэдэг. Яагаад гэвэл олон улсын судалгаанууд байдаг. Тэгэхээр энэ судалгааны онцлог нь бол бид нар нөгөө шүүхийн салбарт өрнөж байгаа энэ өөрчлөлт шинжилтийг үнэлэх, дүгнэх, гарч байгаа ахиц дэвшил, магадгүй гарч байгаа бас зарим ухралт буцалтыг цаг тухайд нь олж харж, дүгнэж, олон нийтэд танилцуулахын зорилготой. Өөрөөр хэлбэл шүүхийн шинжилгээг шүүхээ өөрөө өөртөө харьцуулахтай. Тэгэхээр энэ бол бид нар 2 жил тутамд нэг удаа хийх гэж байгаа юм судалгаа. Энэ бол эхний судалгаа. Тэгэхээр цаашдаа 2 жил тутамд хийгээд эхлэхээр бол харьцуулах боломж гарч ирж байгаа нь миний түрүү чи хэлсэн энэ салбарт гарч байгаа ахиц дэвшил, ухрал буцалтыг өөрчлөлт шинжилтийн үйл явцаа ингэж үргэлжлэж өгөх боломжийг олгож байгаагаар онцлогтой. За тэгээд энэ судалгааг хариуцаж хийсэн хүмүүсийг би бас энд танилцуулж баяр талархлаа дэвшүүлье гэж бодож байна. За нийтийн нэгэн форумын шүүхийн шинтгэлийн хөтөлбөрийн менежер Бадмар Агчаа байна. Тийм. Манай оюуны инновац төрийн бүс байгууллага маань бүрэн бүрэлдэхүүн нэрээр энэ судалгааг хийхэд оролцсон судлаач Төрволд Баттулга, оюуны оюуны инновац төрийн бүс байгууллагын удирдах зөвлөлийн дарга манай алтан гэрэл судлаач байна. Аюуш, Гисэр, Цэрэн Долгор гээд эдгээр хүмүүстэй бас мөн талархал төвшүүлээ. Та бүхэн маань өнгөрсөн ковидын хүндрэлтэй 2-3 жилийн туршид маш их хичээл зүтгэл гаргаж ажиллаж цаг үе маань бас ердийн цаг үе байсангүй энэ том ажлын арга гарсан та бүхэндээ дахин баяр хүргэе. За ингээд судлаачд маань бол судалгааныхаа дүнг бол танилцуулна. Ер нь бол энэ судалгааны ажил 2 үе шаттай өргөсөн. Эхний үе шатанд нь бол бид нар арга зүгээ боловсруулах юм шаардлагатай байсан. Арга зүгээ боловсруулахдаа бид нар олон улсад хэрэглэдэг шүүхийн индексийг гаргадаг арга зүг нэлээд нарийн судалж, энэ дээр суурилж дотоодынхоо үндэснийхээ шинжээчид салбарын мэрэгчлэлтнүүдийнхээ үнэтэй санал бодлыг авч тусгаж бол энэ арга зүгээ боловсруулсан байгаа. Тэгээд дараачийн үе шатны ажил нь бол энэ индексээ үнэлэх мэдээллийг цуглуулсан. Тэгээд энэ мэдээллийг бол үндсэндээ 3 их сурвалжаас авсан байгаа. Эхнийх нь бол олон нийтийн дунд явуулсан санал асуулгын судалгаа. Хоёр дахь нь бол энэ салбарын шүүхийн салбар шудраг ясны энэ салбарын мэрэгжилтнүүдийн санал бодлыг бас судалсан. Дээрээс нь тэгээд захиргааны холбогдлолтой бүх тэр статистик материалуудыг судалж энэ үндсэн дээр бол энэ индекс маань боловсруулагдсан байгаа. Тэгэхээр бид нар бас найдаж байгаа энэ шүүхийн салбарын энэ нөхцөл байдлыг нэлийн бодтой гаргаж чадсан болов гэж ингэж найдаж байгаа. За ингээд оюуны инновац төрийн бүс байгууллагын тэргүүн алтан гэрлийг бас бид бүхэнд хандаж гэлнөө гэж урьж байна. Баярлалаа анхаарал тавьсанд. За баярлалаа. За манай Эрдэнэ жаргал захирал их сайхан мэдчилээ. Намрын сайхан өдрийн мэндийг та бүхэн бас хүргэе. Налбар намрын энэ өдөр бид нар бас нэгэн том баярын өдөр давхарч чинь гэж бодож байна. Яагаад тэгэхээр та бүхэн бас анзаарсан бах би бас хамгийн гоё дээрээ тавьчаад байна. Яагаад энийг би баярын өдөр гэж үзэж байгаа гэхээр манай шүүхийн байгууллага үндсэндээ өнөөдөр бол эмчтэй боллоо гэж бодож байна. Эмч гэхээр та бүхэн мэдж байгаа хамгийн гол нь энэ өвчин яг хаана вэ? Өвчмний шалтгаан юу вэ? За энэ хүн эрүүл байна уу үгүй байна уу тийм ээ. Тэгээ энийг оншилдог энэ зүйл бол шүүхийн байгууллагын хувьд бол яа харахгүй энэ индекс
болж таарч байна. Яг бол орчин үед бол энэ тоон дээр одоо суурилсан гол шалгууруудаар шүүхийн үйл ажиллагааг дүгнсэн ийм одоо индексийг бид нар үндэсний одоо шүүхийн байгууллагын хэмжээнд анх удаа хараах бусаар ингэж гаргах ийм болцоотой болж байна. Тэгэхээр шүүхийн байгууллагыг хараах бусаар ингэж одоо үнэлж дүгнэж үйл ажиллагаанд нь юу онжийн юу онохгүй байна гэдгийг цаг тухайд нь тогтмол ингэж одоо үзэж харах боломжтой болсон. Энэ боломжийг бий болгож байгаа нийтийн нийгэм форумд бол би бол хүн талархал илэрхийлмээр байна. Энэ бол нийгмийн одоо ач холбогдлоос талаасаа бол маш их одоо чухал ийм эхлэл болж байна. Тэгээ энэ маань үндсэндээ бол цаашдаа шүүхийн байгууллага өөрийн гэсэн тарихтай, өөрийн гэсэн одоо чадамжтай ийм болоход бол үнэтэй хувь нэмэр болох хаа. За мэдээж энийг боловсруулахад арга зүйг нь одоо гаргахад цар хүрээг нь тогтооход тийм амар байгаагүй. Энийг бол бид нар бол анх нээлттэй нийгэм форумтай ярилцж байхад зөвлөлдөх баг гэдэг одоо мэргэжлтнүүдийн тэргүүлэх одоо мэргэжлтнүүдийн хамтаар энэ одоо индексийн одоо тийм үндсэн шинжин юу байх юм, за үндсэн одоо арга зүйн юу байх юм, ямар хүрээнд байх юм гэдэг бол маш сайн одоо ярилцаж тогтоосны суурийг сайн тавьсан гэж би бодож байна. За тийм учраас би зөвлөлт багтаа бас маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэрний дараагаар бол үндсэндээ оюуны инновац гэдэг байгууллага манай одоо төрийн бас байгууллага та бүхэн бас мэдэх бах. Хууль зүйн салбарт 2013 оноос бас хууль зүйн судалгаан дээр суурилж шударга ёсыг бэхжүүлэхэд одоо өөрийн гэсэн хувь нэмрээ оруулах ийм зорилготой ажиллаж байгаа төрийн бас байгууллага байна. Тэгээ энэ байгууллага маань анх удаа одоо энэ шүүхийн индекс гэдэг энэ шүүхийн үйл ажиллагаанд одоо үнэлгээ өгөх ийм хараах бус одоо хараах бус судалгаа хийх ийм одоо байгууллагаар сонгогдсонд бид маш баяртай. За мөн одоо мэдээж нэр төрийн хэрэг гэж үзэж байгаа. Тийм учраас энэ судалгаагаа бид хэд тийм учраас бид хэд энэ судалгаагаа мэдээж бас аль болох одоо чанартай олон улсын жишгт нийцүүлж за ижил төрлийн одоо судалгаануудыг бас харьцуулан үзэж Монгол улсын шүүхийн одоо үйл ажиллагааг ямар одоо шалгуураар иж бүрэн одоо үзэж үнэлж болох вэ гэдэг талаас нь нэлээд анхаарч нийтдээ 108 шалгуураар энэ шүүхийн байгууллагын үйл ажиллагааг бол одоо гаргаж ирсэн байгаа. За ингээд 2 жилийн хугацаанд бид нэр түрүүн бас Эрдэнэ жаргал захирал дурдлаа өргөн хүрээнд одоо энэ датан дээр ажилласан. За энэ дата маань бол маш олон төрлийн дата байгаа. Та бүхэн бас манай гүйцэтгэх захирал төр бол та бүхэн наривчлан одоо судалгааны талаар бол танилцуулна. Тэгэхээр ямар төрлийн датаг яаж цуглуулж, яаж бид нар одоо энэ арга зүйн хувьд ямар арга зүйгээр энэ өнөөдрийн одоо дүнг гаргаж ирвэ. Өөрөөр хэлбэл 2021 оны шүүхийн одоо үзүүлэлтийг ямар юм бэ гэдгийг дундажлан гаргаж ирж байгаа тоо үзүүлэлтээр гаргаж ирж байгаа энэ тоо бол өнөөдөр бол 52% байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл нийтдээ одоо авах 100 оноос 52 оноотойгоор дунджаар 52 оноотойгоор үйл ажиллагаа маань явж байна гэсэн ийм дүн бол өнөөдрөөс харагдаж байгаа. Тэгэхээр энэ талаар та бүхэн дэлгэрэнгүй манай одоо бодмаа болон түрүү та бүхэнд дэлгэрэнгүй танилцуулах бах. Би бол дэлгэрэнгүй одоо энэ талаар ярихгүй. За ямар ч байсан түрүүний хэлбэр энэ бол ач холбогдолтой. За хамгийн гол нь манайх өөрийн гэсэн үндэсний ийм одоо судалгаатай болж байгаа гэдэг маань их давуу талтай. Бид бол олон улсын жишгт бол нэлээд их олон судалгаанд бол хамрагддаг. Гэхдээ тэр бол яг одоо манай үндэсний онцлогийг харгалзаж чаддгүй маш ерөнхий нийтлэг одоо ийм үзүүлэлтүүдийг харуулдаг бол яг өнөөдрийн энэ судалгаа маань бол маш наривчлсан илүү одоо өргөн хүрээтэй дэлгэрэнгүй ийм одоо судалгаа болж чадж байгаараа түрүүний хэлдгээр нөгөө эмч одоо өвчнөө онцлоход маш их дөхүү юм болсон болов уу гэж хувьдаа бол найдаж байгаа. Гэхдээ мэдээж анх удаага хийж байгаа гэдэг агуулгаараа биднэрт бас бэрхшээл бол зөндөө байсан. Тэгээд цаашдаа энийг бас хэрэглэхэд бас ямар байх вэ гэдэг бол та бүхнээс буюу одоо манай бодлого боловсруулагчид, шүүгчид, хуулийн одоо салбарын одоо хүмүүс за иргэд өөрсдөө бас энд бол маш их идэвхтэй оролцож бидний одоо энэ боловсруулсан шүүхийн индекс хэр одоо үнэн бодиттой байх нь гэдэгтэр бол их чухал ач холбогдолтой. За тэгээ энийг бол бид нар хамгийн гол нь цаашдаа
2 жил тутам хийх гэж байгаа учраас байнгын одоо өөрөөр хэлбэл энэ шүүхийн үйл ажиллагаа ямар явж байна, дээшилж байна уу, дордж байна уу, сайжирч байна уу, юу н онцгой одоо сайжирсан байна. Энийг бол одоо системтэйгээр иж бүрийн харах болцоо орж иж байгаа гэдэг агуулгаар бол өндөр одоо хувь нэмэр шүүхийн одоо хараах бус байдал, шудраг шүүхийг тогтооход үнэтэй хувь нэмэр оруулна гэж одоо хувьдаа итгэж байна. Тэгээ энэ одоо ажлыг зохион байгуулж, санаачилж анхнаас нь одоо дэмжиж биднийг одоо бүх талаас нь дэмжиж одоо ажилласан нээлттэй нийгэм форум тэр дундаа одоо менежер Бадмаада оюуны инновац төрийн бас байгууллагаас талархал дэвшүүлье. За тэгээд түрүү хийсэн оюуны инновац бол бас эндээс энд багаараа оролцсон байгаа. Тэгээд манай багийн гишүүд бол маш идэвхтэй. За бид бол социологч аюуш жавгээд өмнө бас судалгаа хийжсэн залуучуудыг одоо оруулсан. За төр бол гээд манай одоо гүйцэтгэх захирал байна. За тулгаа гээд одоо та бүхэн бас натулга гээд хуульч байгаа судлаач ингээд ийм мундаг залуучууд бас одоо ажилласан. За мөн бэсэр дата аналистээр ажилласан ийм залуу. Тэгэхээр багийн хувьд бол бид нар бас нэлээд өргөн хүрээтэй ингээд ажилласан ийм туршлага бол анхнаасаа бас бий боллоо. Тэгээ энэ бол үндэсний хэмжээнд бас ийм туршлагатай судалгааны ийм туршлага хийх туршлагатай болох боломжоор одоо хангасан бас их баяртай байна. Ингээд цаашдаа бид одоо өнөөдөр ингээд шүүхийн индекс 2021 гэхэд ийм одоо 52%-тайгаар гарч байгаа бол ирэх одоо 2 жилийн дараах үзүүлэлт маань ямар байдлаар ахих уу гэдгийг бол яалтчгүй бид нар одоо энэ дүнгээс ингээ хараад явах боломжтой ийм одоо нөхцөл бүрдэж байна. Тэгээд цаашдаа манай шүүх байгууллага одоо шудрах байдал, хараах бус байдлаараа одоо байнга өсөж дэвжих ийм одоо өрөөлийг дэвшүүлье. За баярлалаа. Та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Намайг Бадан Аргачаа гэдэг нээлттэй нийгэм форумын хэрэгцээ хөтөлбөр шүүхийн хараах бус байдлыг хөгжүүлэх хөтөлбөрийг хариуцсан менежер байна. Өнөөдөр үндсэн танилцуулгад орё гэж бодож байна. Тэгэхээр өнөөдрийн бидний танилцуулга бол шүүхийн индекс, Монгол улсын шүүхийн индекс 2021-ийн үндсэн дүнг би бол танилцуулна. Тэгээд энэ яагаад энэ хийх болсон талаар манаас захирлууд манаас танилцууллаа. Тэгээд энэ дээр бас нэг цаг авах байх гэж бодож байна. Тэгээд оюуны инновац маань яг энэ дээр гардаж бас хэрэгжүүлэлтийн тал дээр багаараа ажилласан учраас арга зүйг нэлээд сайн тайлбарлаж хийх нь зүйтэй байх гэж бодож байгаа. Өнөөдрийн танилцуулгын бас нэг үнцэн хэсэг. Яагаад гэвэл индекс гэдэг нэг тоо гаргах бол нэг асуудал. Энэ тоо ямар ч асуудлыг илэрхийлж болно. Гэхдээ энэ яаж гарч ирсэн бэ гэдэг бол маш чухал. Тэгэхээр та бүхний бас яг энэ арга зүй хэсэг дээр анхаарлаа хандуулаасай гэж хүсэж байна. Дээрэс нь манай энэ нөгөө өмнөх үгэнд дурдсанчлан олон их сурвалжаас мэдээлэл авсан. Тэгээд биднээс олон нийтийн санал асуулга буюу үндэсний хэмжээний Монгол улсын иргэдээс одоо 21 аймгийг хамруулсан иргэдээс одоо үзэл бодлын судалгааг бол асуумжаар авсан. Энд дээр бид Монголынхаас тэргүүлэх байгууллагуудын нэг судалгааны байгууллагын нэг MMCG-ийг компанитай бол хамтарч ажилласан. Тэгээд манай олон нийтийн судалгааны талаараас товч мэдээлэл өгөхөөр байгаа. Тэгээд дээрэс нь бас энэ бид бүхний та бүхний одоо энэ гар дээр очсон байгаа энэ тайлан мэдээлэл энэ судалгааны датаг одоо цэвэрлээд эцсийн байдлаар боловсруулалтыг хянаж дүрслэх ажил дээр бол манай Өнгөтлийн институт, Тунгаах институт манаар бид нартай хамтарч ажилласан юм аа. Тэгээ өнөөдрийн мэдээлэл өгөх хүмүүсийг бол ингээд танилцууллаа. За би үндсэн танилцуулгад орё. За ерөнхийдөө шүүхийн индекс гэж юу вэ гэдгээр бол түрүү өмнөх үгнүүдээр нэлээд дуртагдсан учраас би нэг олон үз уншихгүй. Гэхдээ индекс гэдэг үгний ард заавалчгүй та бүхэн олон улсын олон индексүүдийг бол харж ирсэн. Оноо явдаг, тоон илэрхийлэл явдаг. Тэгэхээр нийгмийн салбарт бол ялангуяа шүүхийн шинтгэлийн талаар, шүүхийн шинтгэл бол бид нар олон жил ярьж явж байгаа. 92 оноос хойш одоо ингээд шинэ үндсэн хуультай босноос ахуулаад шүүх шинжлэгцээр л ирсэн. Тэгвэл энэ шинтгэл яг ямар хурдтай яваад хаана ухаад хаана дахиад байгаа юм бэ? Энэ гүнзгийрэлт нь ямар түвшинд байгаа юм бэ? Энэ яг ямар хуваар энэ шинжлэгдээд байгаа, хэр агцтай байгаа гэдэг асуултууд энэ салбарт ажиллаж байгаа энэ шинжилгээг хийхийг зорж байгаа хүмүүсийн өмнө тунхагласаар ирсэн. Тэгэхээр бид нар энэ арга хэрэгслээрээ
үүнд хариу өгөхийг зорж байгаа. Тэгээ цаашдаа ч гэсэн одоо энэ онооны өөрчлөлтөөс бид нар энэ хэс дэвшлээ одоо тоогоор илэрхийлэх буюу ийм хэмжигдэхүйц байдлаар илэрхийлээд гаргаад явах энэ боломж бүрдэж байгаа гэж ойлгож байгаа. За индекс гэдэг бол ерөөсөө маш олон сувгаас авж байгаа мэдээллүүд шалгуур үзүүлэлтэд оноо өгөөд энэ оноонуудаа нэгтгэж тооцоолоод модализац хийгээд тухайн арга зүйн дээр бас нэлээд тодорхой хэлэх баг. Тэгээд гаргаж ирсэн дүн мэдээ байгаа. Тэгээ энэ дээрээ бид нар болохоор 6 үндсэн хэмжигдэхүүнд шүүхийг хуваасан. Шүүхийг 6 үндсэн талаас нь 6 талаас нь бид нар харахыг зорьсон. Дээрээс нь энийгээ дотор нь 42 дэд хэмжигдэхүүнд хувааж үзээд энэ нь 108 шалгуур үзүүлэлтэд задарч байгаа. Тэгэхээр 108 шалгуур үзүүлэлт болгон өөрийн гэсэн оноотой. Тэгээ та бүхэн бас ингээд тайлан дээрээс харж байгаа энэ ард маань байгаа төслөл дээр ч гэсэн харагдаж байгаа. Шалгуур үзүүлэлт болгоны оноо хэмжигдэхүүнтэй ирээд хэмжигдэхүүн маань одоо үндсэн хэмжигдэхүүн рүүгээ очиод тэгээд нэгдсэн дүн маань гарч ирэхээр байгаа. Тэгээд бид нар одоо энийг тэгвэл яагаад нээлттэй нэгэн форум санаачлаад хэрэгжүүлээд одоо хөрөнгө санхүүгээ зараад байгаа юм бэ гэдгийг бас тайлбарлахын зүйтэй байна. Нээлттэй нэгэн форум бол 2004 оноос эхлээд бид нар бодлогын судалгаа шинжилгээ олон талын оролцоо бүхийг хилцүүлэхийг дэмжих чиглэлээр маш олон одоо салбарт үйл ажиллагаа явуулж ирсэн. Тэрнээс бол бид нар 2008 оноос эхлээд бид нар шүүхийг хараад бус байдлыг хөгжүүлэх бол бидний бас урт хугацааны стратегийн зорилт юм байна гэд өнгөрсөн одоо 14 жилийн хугацаанд бол судалгаа шинжилгээг одоо тууштай дэмжиж ирсэн. Бодлогын судалгаа шинжилгээ, шүүхийн шийдвэрийн дүн шинжилгээ, мониторинг, ажиглалт гэдэг маш олон төрлийн судалгаануудыг хийж ирсэн. Тэгэхээр энэ одоо туршлага дээр үндэслээд энэ салбарт бас өөрсдийн хүрээнд бол энэ хараад бас дуу хоолой энэ тодорхой хэмжээнд бидаасан судлаач нарын дуу хоолойг хүргэдэг энэ хилцүүлгүүдээрээ дамжуулаад дуу хоолой хүргэдэг энэ бас институт гэдгээр бас тодорхой хэмжээнд хөлийн зөвшөөрөгдсөн гэж өөрсдөө үзэж байгаа учраас энэ одоо нөөц өөрсдөд байгаа нөөц бололцоогоо ийм одоо индексийг боловсруулах үндэсний хэмжээний арга зүй бий болгох хэмжээнд одоо хүрсэн гэж үзсэн учраас энийг хийж байгаамаа. Тэгээд та бүхэн бас энийг хөндлөнгийн төрийн бас байгууллагын бас хамтын ажиллагаа гэдэг утгаар нь хараасай гэж хүсэж байна. Ямар нэгэн байдлаар нөгөө захиалгах ч юм уу тийм байдлаар биш те. За тэгвэл дараагийн нэг асуулт та бүхэн бас гарч ирж байгаа. Ягаад 2021 он энэ хийж байгаа юм бэ гэдэг те. Тэгэхээр бид нар энэ бол зүгээр л нэг 21 оныг сонгож аваад хийсэн бол зүгээр тохиолдлын зүйл бол ерөөсөө ч биш. Та бүхэн санаж байгаа 2012 онд бол одоо шүүхийн салбарт бол нэлээд томоохон хэмжээний шинтгэл бол хийгдсэн тийм шүүхийн салбар 5-5 том тусдаа хуультай болж үтсэн. Маш олон талбараар концепцийн хүрээнд, тогтолцооны хүрээнд шинтгэлүүдийг хийх гэж зорьсон. Гисэн хэдий ч одоо энэ дөр алдаа дутагдaltaй зүйл байсан гэдгийг өнгөрсөн хугацаанд бид нар бол харж чадсан. За тэгэхээр 2015 оноос эхлээд энэ шинэ хууль гарсантай холбогдуулаад нээлттэй нэгэн форумын үндсэн одоо судалгаа шинжилгээний чиглэл энэ хуулийн хэрэгжилтийг үнэлэхэд чиглэсэн байсан. Тэгэхээр 4-5 одоо бид нар том зохиц судалгааны ажлуудыг бол хийгдсэн. Энэ үеэс эхлээд бид нар энэ оюуны инновац байгууллагатай жишээ нь хамтын ажиллагаа эхлүүлсэн байдаг. Тэгэхээр шүүхийн томилгооны асуудал яагаад энэ чухал юм бэ? Хараа төсөөллийг хөгжүүлэх чухал элемент юм бэ гэх зэрэгээр бид нар харж ирсэн. Тэгээ энэ дээр тодорхой зөвлөмжүүдийг гаргаж ирчихсэн. За тэгэхээр энэ нөгөө түрүү хэлсэнчлэн за тэгвэл энэ шинтгэл чинь болоод яаштай болохгүй штэ гэдэг олон шүүмж саналуудын дотор нөгөө л энэ яг хэр хол алхаж чадсан бэ гэдэг асуулт тавиулсан. Тэгэхээр бид нар хэдэн алхам урагшлсан бэ гэдгийг тоогоор илэрхийлэх шаардлагатай байна гэдэг анхны санаачлага бид нар 2018 онд бол гаргаж ирсэн. Анх бол ерөөсөө энэ төсөөлөл одоо ингээд идеяд санаа төдий ингээд яригадаад олон зөвлөлтөх энэ салбарынхаа тэргүүлэх судлаач нартай бид нар ярилцаж эхэлсэн байдаг. За тэгэхээр энэ санаа тухайн 2018 оноос яагаад тэр дор хэрэгжээгүй вэ гэхээр 19 он та бүхэн мэдж байгаа үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр шүүхийн одоо салбарт бол томоохон суурь өөрчлөлтүүд орж ирсэн. Энэ бол бидний хувьд бол бас ингээд харгалзах өсөлтөй энэ арга зүгээ боловсруулах, цар хүрээгээ боловсруулахад бас харж үзэх энэ процесс хаашаа явах вэ гэдгийг харах хэрэгтэй нэг зүйл байсан. Энэтэй зэрэгцүүлээд нөгөө араас нь шүүхийн тухай хууль гарч ирсэн байна. Тэгэхээр бид нар ерөнхийдөө шүүхийн тухай хууль үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийн хүрээнд цар хүрээнд ерөнхийдөө тодорхой болоод ирэнгүүт 20 оны сүүлээс эхлээд индексийнхаа цар хүрээг тодорхойлж гисэн. Бид нар яг ямар энэ 6 үндсэн хэмжигдэхүүнээ тодорхойлсон гэсэн үг. Шүүхийг аль ямар асуудлын хүрээнд бид нар үнэлж чадах юм бэ?
боломжтой юм бэ гэдгийг асуултыг урдаа тавиад зөвлөлдөх багаараа харсан. Олон улсын туршлагуудыг харсан байгаа, ярилцсан байгаа. За тэгээ 21 онд бид нар оюуны ноостойгоо хамтраад энэ арга зүйн эцэслэж тогтоогоод хууль батлагдчихлаа. За тэгвэл одоо энэ яг энэ цар хүрээний арга зүйг эцэлж батлая. Тэгээд яг энэ хуулийн хэрэгжилтийн үр нөлөө гарахаас өмнө суурь судалгааг болгож энэ судалгааг хийя гэдэг үндслээр энэ өгөгдөл мэдээлэлээ цуглуулад 2002 энэ оны эхний хагас бид нар бол тайлангаа эцэлж боловсруулалтаа хийгээд тайлангаа эцэлж чадсан байгаа. Тэгээ өнөөдөр та бүхэндээ ингээд олон нийтэд энэ индексийг танилцуулж байгаамаа. За тэгэхээр олон улсын туршлага гэж дахин дурддагдлаа. Тэгэхээр энэ тайландчаас дурдсан. Тэгэхээр эрх зүйн салбарыг шударга ёсны салбарыг үнэлдэг олон улсын бүхэл байж болох одоо ашиглагдж байгаа индексүүдийг бид нар харж үзсэн. Бүх тэр арга хэрэгсэл асуумжуудыг энэ ямар хүрээг харддаг, юу харддаг ингээд. Тэгэхээр энэ дээр бол нөгөө Монгол бас зарим нь бол хамаардаг, Монгол энд ороод явдаг. Гэхдээ маш цөөн асуултаар эсвэл одоо маш хязгаарлагдмал хүрээнд асуумжийг авснараа эсвэл тодорхой яг нэг юм шүүхийн гэхэд шүүхийн олон талт одоо үйл ажиллагаа гэхээсээ илүү ийм нэг үнцгийг нэг талыг нь харсан юм асуултууд эдгээр одоо индексүүд одоо жишээ нь дэлхийн одоо шударга ёсны төслийн эрх зүйн төсний индекс гэдэг rule of law индекс одоо монголчууд сүүлийн үед жил болгон бас нэлээд ороод явж байгаа. Тэгээд энэ дээр гэхэд бол шүүхээс илүү хэтрээд илүү том хүрээний хувь сахиулах салбарын гээд олон одоо гүйцэтгэх засаглал гээд хүний эрхийн гээд олон салбар руу ороо явцсан. Тэгэхээр бид нар фокусаа яг шүүх гэдэг институцийн хүрээнд барихыг зорьсон. Тэгэхээр нөгөө анхны удаа гэдэг утгаараа бид нар тийм том хүрээнд бүгдийг хамарч ярина гэдэг бол өөрөө бас боломжгүй. Гэхдээ мэдээж энэ ингээд олон жил явахын хэрээр манай цар хүрээд хэлхийг бол үүсэхгүй маа. За үндэсний зөвлөлдөх багад бас танилцуулахыг зорж байна. Тэгээд эдгээр хүмүүс маань 2018 оноос эхлээд бидний урилгыг хүлээж аваад сайн дураараа цаг цаваа зарцуулаад бидний яг энэ дэд хэмжигдэхүүнийг гаргаж ирэхээр бол үнэтэй хувь нэмэр оруулж ажилласан. Тэгээд аль болох бид нар одоо салбарын талаар нэлээд сайн судалгаа туршлага бүхий академик судлаач нарыгаа нэлээд оруулж ирэхийг зорьсон. Дээрээс нь яг шүүхийн практик дээр шүүхийн цагааны байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээ оруулж ирэхийг зорж ирсэн. Тэгээд мэдээж шүүгч нараа хуульч өмгөөлөгч нар ингээд олон талын төлөөлөлтөд энэ зөвлөлдөх багийг гаргаж ирэхийг зорьсон юм аа. Тэгэхээр хүмүүс маань бас яг энэ шүүхийн зөвхөн одоо цар хүрээ тогтоогоо зогсохгүй бид нар арга зүйгээс танилцуулаад арга зүйгээ хилэлцүүлээд ярилцах гэх зэргээр бүх шатндаа энэ хүмүүстэйгээ зөвлөлдөж хамтын шийдвэр гаргаж явсан гэдгийг дуртан зүйтэй. За индексийн судалгаан дээр анхаарах ёстой нэг хэдэн асуудал байгаа. За энэ нь юу вэ гэхээр 2021 он гэдэг он сонгож авснараа бас нэг тийм эргэлзээд одоо ийм үл одоо нэг юм юу гэх зарим хүмүүст бол нэг юм хоёрдмал утгыг илэрхийлээд байгаа. Яа тэгэхээр 2021 он гэдэг чинь нөгөө шүүхийн хуулийн батлагдсан байсан юм биш шүү. Шүүхийн хуулийн дараах үе юм биш шүү гэж асуугаад байгаа. Үгүй юм аа. Эндээ би заавал тодруулах ёстой зүйл юу гэхээр 2021 оны 1 сард хууль батлагдаад 3 сарын 1-ээс одоо хэрэгжиж эхэлнэ гэж заасан хэдий ч одоо яг энэ хуулийг гардаж хэрэгжүүлэх шүүхийн ерөнхий зөвлөл, шүүхийн сахилгын хороо гэх үндсэн институтуудын бүрэлдэхүүн 2021 оны 12 сарын хүртэл эцэслэн томилогдож ажиллаа аваагүй байсан. Тэгэхээр бид нар бол үндсэндээ энийг бол тухайн хуулийн хэрэгжилтийн үе гэж тооцох ямар ч боломжгүй буюу одоо манай индекс бол шүүхийн тухай шинэ хуулийг одоо хэрэгжиж эхлэхийн өмнөх үеийг одоо авч үзэж байгаа, үнэлж байгаа гэж ойлгох ёстой. За тэгэхээр индекс нь 21 он гэж байгаа боловч асуулгын явцад заримдаа 2 жилийн хугацаагаар ч гэдэг юм уу, хугацаанд ч гэдэг юм уу 20 оныг хамарсан зарим нэг асуулт байгааг бас дуртахын зүйтэй. Тэгэхээр захиргааны мэдээлэл болон бусад ерөнхий үндсэн мэдээллүүд бол дийлэнх нь 21 оныхыг авч явсан байгаа. За индексүүд нь бол мэдээж одоо аливаа хувь хүний үнэт зүйл учир бодлын шалтгааныг илэрхийлэгч буюу бид нар аль болох юм субъектив дүгнэлтүүдийг энэ дээр хийхийг зориугүй тоогоор илэрхийлж болох зүйлийг гаргаж ирээд энэ дүгнэлт хийхийг уншигчдад бодлого боловсруулагчдад хэрэглэгчдад үлдээж байгаа. Гэхдээ индекснэрийн нээлттэй нэгэн форум энэ процессоос гадна үлдэн гэсэн үг биш. Цаашдаа энэ индексийн мөрөөр үүнийг задлан шинжлэх, хэлэлцэх, ярилцах бодлогын судалгаа хилцүүлэхэд бол бид нар оролцогч хിവэрэ байсаар байна. За судалгааны баг бол индексийн оног тооцоолох
жинлэх оноо арга зүй гэх бүх зүйл дээр бол маш идэвхтэй оролцож байгаа хэдий ч мэдээж энэ бол нөгөө хөндлөнгийн одоо олон нийтийн өгж байгаа хариултанд тулгуурлаж байгаа учраас бид нар энэ үр дүнд бол ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй гэдгийг бол бас энээр хариуцлагатайгаар хэлэх нь зүйтэй. За ингээд Монгол улсын шүүхийн индекс 2021 оны нэгдсэн дүнгээр бол бид нар 51.94 гэсэн оноотойгоор бол гарсан болохыг танилцуулж байна. За энэ дээр та бүхэн бол харж байгаачлан 6 үндсэн хэмжигдэхүүнийг бол доор жижигээр бол тэмдэглэсэн байна. За тэгээд 3 одоо үндсэн их сурвалжаар бид нар энэ мэдээллүүдэд цуглуулсан гэж үтсэн. За энийг бас нэг задлаад үзэх юм бол сонирхолтой тийм дүр зураг гарч магадгүй. 51.94 гэдэг бол энэ 3 их сурвалжаас 6 үндсэн хэмжигдэхүүний хүрээнд нэгтгэж гарсан дүн. За энэ 6 үндсэн хэмжигдэхүүнийг зөвхөн олон нийтийн санал асуулгаар нь аваад үзвэл индекс ямар дүнтэй гарах байсан бэ гэхээр 54.84 гэсэн тоогоор гарч ирэх байсан. Харин зөвхөн мэрэгчлүүд буюу хуульч шүүгч гэдэг салбарт ажилладаг хүмүүсийн одоо үзэл бодлоор индексийг үнэлсэн бол 51.47 гэсэн дүн гарах байсан бол зөвхөн одоо захиргааны мэдээлэл статистик цаасан дараа байгаа мэдээллийг үндэслээд бид нар индексийг тодорхойлсон бол 58.45 гэсэн дүн гарах байсан. Гэтэл бид нар эд бүтийг аль болох нэгтгэхэд ингээд хамгийн одоо бодиттой байж болох хэлбэрээр бол энийг гаргаж ирж байгаагаар манай индекс бол бусад олон улсын индексээс бол нэлээд онцлогтой. Ягаад гэвэл олон улсын индексүүд тэр болгон статистик захиргааны мэдээллүүдийг оруулж тооцдоггүй. Тэгэхээр энэ аргачлалын талаар бас манай оны инновацийн боловс дэлгэрэнгүй танилцуулна. За ингээд би товчхон та бүхэнд үндсэн хэмжигдэхүүн тус бүрээр ингээд оноонуудыг ингээд маш урдхан товчхон танилцуулаад явъя. Тэгээ та бүхэн бас дэлгэрэнгүй тайлан дээрээс танилцах боломжтой учраас хараад яваарэ гэж хүсэж байна. За нэгдүгürt бол энэ шүүхийн эрх хэмжээ бие даасан байдал гэсэн хэмжигдэхүүн дээр бол бид нар 51.6% одоо 6% гэсэн оноо авсан байгаа. За энэ нь бол дотроо бас юм нөгөө шалгуур үзүүлэлтүүдэд дэд хэмжигдэхүүнүүдэд задарч байгаа. Тэгэхээр 7 дэд хэмжигдэхүүнд задраад 7 дэд хэмжигдэхүүнээс хамгийн одоо бага оноо авч байгаа нь шүүгчийн аюулгүй байдал гэсэн одоо үзүүлэлтээр бол хамгийн бага оноог авсан байгаа. Тэгэхээр энийг хамгийн өндөр оноо авч байгаа дэд хэмжигдэхүүн юу гэхээр гүйцэтгэх хэрэг мэдэл тавих шүүхийн хяналт гэсэн одоо оноо бол байгаа. Энэ мэдчлэн одоо дэд хэмжигдэхүүн бүрийн оноог дотор нь задлаад яагаад гэдгийг нь харах боломжтой. Тэгэхээр энэ дэд хэмжигдэхүүний ард шалгуур үзүүлэлтүүд гэж байгаа. Шалгуур үзүүлэлт болгоны оноо бол бас тусдаа гарч ирж байгаа. Тэгэхээр энэ нь бол нөгөө яг энэ асуудлаар судалж байгаа тодорхой шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн хувьд бол маш юм хэрэгтэй мэдээлэл болох болов уу гэж найдаж байна. За манай юуны шүүхийн индексийн оноо нь хамгийн хувь нэмэр оруулж энэ оноог өндөр гарах одоо 51.94 гаргахад нөлөөлсөн одоо эргээр нөлөөлсөн хэмжигдэхүүн бол шүүхийн нээлттэй ил тод байдал гэсэн одоо хэмжигдэхүүн байна. Энэ дэр 62.3% одоо үлгэрт оноотой байгаа. Тэгээ эндээс бол бид нар харах юм бол энэ хэргийн материалтай танилцах шүүх хуралдааны нээлттэй байдал, шүүхийн шийдвэрийн нээлттэй байдал гэх зэрэг үзүүлэлтүүдээр бол маш өндөр оноо авч гарч ирсэн нь энэ шүүхийн индексэд бол бас эргээр нөлөөлсөн байгаа. Тэгээ та бүхэн эргээд харах юм бол энэ 12 оны шинжилгээс бол бас үр дүн болж, томоохон үр дүн болж гарсан одоо зохицуулалтууд механизмууд гэж харж байгаа. За энэ дээр хэл мэдээлэл одоо шүүхийг сурвалжлахад бол хамгийн их хүндрэлтэй байна буюу хамгийн бага оноо бол нэлтод байдалтай бол авсан байх жишээтэй. Тэгэхээр энэ бүгдээс бид нар хараад одоо нэлтод байдлыг улам илүү бэхжүүлэхэд сайжруулахад юун дээр анхаарах хэрэгтэй вэ гэдэг нь бол харагдаж байгаа. За шүүхэд итгэх олон нийтийн итгэхийн хувьд болохоор оноотой. За тэгээд шүүгчийн энд одоо хамгийн сөргөөр нөлөөлж байгаа буюу 43.83 оноо авч байгаа нь шүүгчийн зан суртахууны асуудал гэж үзсэн байна. Тэгэхээр шүүгчийн зан суртахууныг илүү сайжруулснараа одоо шүүхэд итгэх олон нийтийн итгэл илүү бас оноо нэмэгдэх боломжтой гэж харж болно. Түүнчлэн шүүгчийн мэдлэг ур чадвар бол харьцангуй
дээгүүр оноотой буюу 5963 гэсэн оноотой байна. Тэгэхээр энэ нь бол бас тодорхой хэмжээнд бол итгэлт бол хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна. За шүүхийн одоо дэд бүтц нөөцийн асуудал гэдэг бас нэг хэмжигдэхүүн. За энэ хэмжигдэхүүн бол одоо үндсэндээ манай энэ шүүхийн индексийг доош нь татж байгаа, оног доош нь татж байгаа хамгийн гол хэмжигдэхүүн. За энэ дээр ямар одоо жишээ нь дүр зураг гарч ийнэ гэхээр шүүхийн барилга байгууламжийн нөхцөл байдал 3234 гэсэн одоо хамгийн бага үнэлгээтэй. За дээрэс нь энэ эрсдлийн удирдлагын тогтолцоо ингээд нэг аюулгүй байдалтай холбоотой. Энэ тогтолцоод бүтцийн асуудал бол ерөөсөө бас 3643 гэсэн оноотой явж байгаа. За энэ дээр шүүхийн нөөцтэй бүтцтэй холбоотой бол шүүгчийн цалин хөлс бол нэг 60%-ийн одоо юу оноо гэсэн юм арай өндөр оноотойгоор юм бол гарч ирсэн байгаа. За шүүгчийн ёс зүй ба хариуцлагын асуудал бас нэг доош нь татсан үзүүлэлт явж байгаа. Тэгээ та бүхэн бол анзаарж байгаа шүүхийн ёс зүй хариуцлагын асуудал нөгөө ёс зүйн хорооны үйл ажиллагаат бас нэлээд уялдаж байгаа. Тэгээд энэ нөгөө шүүхийн тухай хууль батлагдсан гарахтай холбоотойгоор дээрэс нь бүрэлдэхүүн бүрэмж байгаатай холбоотойгоор сүүлийн одоо 2021 оны үед бол бас шүүхийн ёс зүйн хорооны үйл ажиллагаа нэлээд тасалдсан, зогсон байдалтай байсан бол энэ нэлээд бага оноо авсан бол энэ үндэслэл болох юм болов уу гэж харж байгаа. 4517 оноо. За энэ дээр шүүгчтэй холбоотой гомдлын талаарх мэдээлэл ерөөсөө байхгүй байна, мэдээлэл авах боломжгүй байна буюу индексийн хүрээнд бол хамгийн бага оноо 30 гэсэн оноог л авсан. Дээрээс нь шүүгчийн ажлын гүйцэтгэлийн үед бол харьцангуй одоо 55.5 буюу энэ бид хэмжигдэхүүн дотроо бол хамгийн өндөр одоо дүнтэй гэсэн ийм байдлаар явж байгаамаа. За энэ шүүхийн үр ашигтай, үр нөлөөтэй үйл ажиллагааны талаарх одоо үнэлгээ бол одоо сүүлийн 6 дахь үнэлгээ байгаа. Энэ нөгөө efficiency буюу үр ашигын асуудлыг бол ерөөсөө бид нар тэр болгон ярьж байгаагүй, судалж байгаагүй. Шүүх бол илүү дотроо нэг илүү харж ирсэн бол бид нар энэ удаад бас гаднаас нь хөндлөнгөөс нь энэ индексийн хүрээнд бол нэг тусдаа бидаас нь хэмжигдэхүүн болгож гаргаж ирэхийг зорьсон. За энэ дээр бол ингээд харах юм бол Монгол улсын шүүх энэ хэрэг шийдвэрлэлтийн хуваараа бол маш өндөр хувьтай хамгийн 89.92 буюу индексийн хэмжээнд хамгийн өндөр дүн авсан бид хэмжигдэхүүн байгаа. Энэ мэдээлэл бол ихэвчлэн одоо ерөнхий зөвлөлөөс гаргаж ирсэн цахилгааны мэдээлэл суурилж өгсөн оноонууд төлөвлөгөө явж байгаа гэдгийг бас хэлхэн зүйтэй. За энэ шүүхийн үр ашигын тухай төсөөлөл буюу хэрэг маргааныг хэр боломжийн хугацаанд шийдвэрлэж байгаа юм бэ гэдэг үзүүлэлт болохоор 3478 гээд яг энэ хэмжигдэхүүний хувьд бол хамгийн бага байгаа. Тэгэхээр хугацаа бол бас нэлээд автгийн байна. Их хугацаа боломжийн хугацаанд шийдвэрлэж чадахгүй байна, их чирэгдэлтэй байна гэдэг одоо дүгнэлтийг бол их сурвалжууд олон нийт болон хөгжлөлтнүүдээс бол ирж байна гэж үзэж болно. Тэгээ та бүхээс энэ 56 дахь хуудсан дээрээс дэлгэрэнгүй юмыг харах боломжтой шүү тайлан. За ерөнхийн нөгөө дүнгуудтэй ингээд товчхон та бүхэн танилцуулахад юм байна. Тэгээд дэлгэрэнгүй бид нар бас инфографик хэлбэрээр сошиалаар харуулъя. Манай PDF хуудаснаас бол харж болно. Түүнчлэн энэ дээр тайлан дээр бол бид нар бас шинэлэг байдлаар хандлагыг зорьсон. Та бүхэн байгаа энэ хэлбэл тайлангаас гадна энэ хэлбэл тайлан маань аль болох бид нар дүрслэлтэй буюу ойлгомжтой байдлаар энийг одоо олон дата бүсмэлтэй биш аль болох ойлгомжтой дүрслэлээр гаргаж ирэхийг зорьсон. Түүний зэрэгцээ жид индекс, цэг форм цэгмент гэсэн хаягн дээрээс яг энэ тайлан энэ индексийн төсөлтэй холбоотой мэдээллүүдийг интерактив байдлаар дээрээс нь хамгийн гол нь нээлттэй өгөгдлийн файлаар авах боломжтой. За энийг бол бид нарт хийх боловсруулж гаргахад тунгаахаа өгөгдлөөсүүд маань бол хамтарч ажилласан. Тэгээ өнөөдөр бас мэдээллийн маань төсөл тунгаах захирал маань яг нээлттэй өгөгдлийг хэрхэн ашиглах талаар одоо та бүхэн танилцуулах боломжтой. Индекс гэдэг маань нэг тооны ард маш олон задрага байгаа гэдгийг бол ойлгох хэрэгтэй. Тэгээ энийг задлж ярина гэдэг бол бид нар одоо дараагийн индексийн оноо гаргах хүртэлх процесс хугацаа гэж ойлгож болно. Тэгээд ингээд эцэст нь би хамтарч ажилласан оюуны нууц төрөмсөн агуулгын залуучуудтай, MMCG компанийн судлаач нартай, тунгаахай студийн одоо веб дизайнер, дүрслэл одоо дизайнерууд, дата аналистуудтай гээд бүгдээрэнд маш их баярлалаа. Тэгээд энэ бүх хугацаанд зөвлөж бидэнд хань болж ирсэн зөвлөдөг багийнхандаа бас хүн талархал илэрхийлье. Тэгээд дараа нь бас би оюуны нууц төрөмсөн агуулгын үүсгэх захирал төр болтыг арга зүйн талаараас бид нар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч гэж урьж байна. За баярлалаа.
За сайн байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Шүүхийн гисэн судалгааг бид бүхэн бол боловсруулсан байгаа. Тэгээд бид бүхэн бол энэ судалгааг боловсруулахдаа бол ямар арга зүйг боловсруулсан, ямар их сурвалжууд үндэслэж хийсэн бэ? Тэр оноогоор хэрхэн бид нар үнэлсэн бэ гэдэг талаар танилцуулгыг та бүхэнд хүргье. За шүүхийн гисэн өвдлийн их сурвалжийг бид бүхэн бол 3 үндсэн их сурвалжаас бол бүрдүүлэн авсан байгаа. За нэгдүгээрт бид бол олон нийтийн төсөөллийн санал асуулгыг бол Монгол Улсын нутгийн төсвийн нэг Монгол Улсын засгийн төсвийн түүний удирдлагын тухай хууль заасны дагуу бүх аймаг Улаанбаатар хотыг бол бүгдийг нь хамарсан. За энэ хүрээндээ бол бид бүхэн бол энэ MMCG гэдэг компаниар бол гүйцэтгүүлсэн бөгөөд бол Монгол Улсын 18 наснаас дээш одоо иргэдийн 2021 онд одоо байгаа иргэдийн хувьд бол 2 сая 43 мянга байгаа. Тэгэхээр энэ дээрээсээ бол хамаарат бол төвөрийнхээ хэмжээг бол нэг 2000 орчим хүнээс авахд бол яг төвөрийн хэмжээнд хүрэх юм байна гэдэг үндслээр бол 2021 оны 12 сарын 2-ны өдрөөс 12 сарын 14-ний өдрийн хооронд бол энэ судалгааг бол олон нийтээс бол утсаар бол мэдээллийг бол авч энэ өвдлийг бол бүрдүүлсэн байнамаа. За хоёрдугаарт нь бол бид бүхэн бол энэ санал асуулт хамаардаг мэргэжлийн тодорхойлолттой бол шүүх мэдлийн үйл ажиллагаанд бол шууд усаар одоо оролцох одоо оролцогч нар бол одоо шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульчдаас бол мэдээллүүдийг бол авсан байгаа. За энэ мэдээллүүдийг авахдаа бид бүхэн бол 2020 оны 2 дугаар сарын 22 оны 2 сараас бол авсан байгаа. За шүүгч нараас авахдаа бид бүхэн бол тус бүрднүүд бол ингээд анкетын асуудлыг боловсруулад онлайнаар авсан байгаа. За энэ онлайнаар авахдаа бид бүхэн бол бүх шүүгчнэр бол өөрсдөндөө гар утсны мессеж явуулах, Facebook одоо нэг хаалттай группт мэдээлэл авахыг одоо хүссэн байгаа. Тэгэхээр өдөр тутамдаа ингээд мессежээр оролцсон бөгөөд энэ одоо Facebook-ээс оролцсон одоо нөгөө шүүгчнэрийн хувьд бол нийт 500 гаруй шүүгчээс бол 99 шүүгч бол энэ санал асуулгад маань оролцсон байгаа. За прокуророос авах санал асуулгыг бол улсын ерөнхий прокурортой хамтарч авсан бөгөөд улсын ерөнхий прокуророос бол нийт бол 138 прокурор хариултыг бол илгээсэн байгаа. За өмгөөлөгч бусад хуульчнараас авсан хүрээнд бол нийт 138 нийт 88 өмгөөлөгч оролцсон бөгөөд одоо бусад хуульчдаас бол 68 бусад хуульч бол энэ хариултыг бол илгээсэн байгаа бөгөөд нийт одоо бид бүхэн бол төвөрийн хэмжээ буюу одоо хүрээндээ бол 387 мэрэгчлүүдээс бол энэ тэгсийн хүрээнд бол 108 шалгуур үзүүлэлтийн бол 58 шалгуур үзүүлэлтийг бол мэрэгчлүүдийн санал асуулгаар бол авсан байнамаа. За мөн 3 дахь одоо тэр их өвдлийг сурвалж цуглуулах зүйл дээр бол энэ арга зүйн хувьд бол энэ бусад орнуудын хувьд бол яг энэ захиргааны мэдээлэл төр үндэслэлүүд бол ер нь бол арай өөрөөр бид бүхэн бол энэ захиргааны мэдээллийг үнэлье гэж үднээс бол оюуны энэ бас бол төрийн бус байгууллага шүүхийн ерөнхий зөвлөлөө бол албан бичиг хөргүүлж бол энэ шүүхээс хэрэг хэлбэр талаарх статистик мэдээлэл, шүүхийн шийдвэрийн тогтвортой байдлын мэдээллүүдийг бол авсан байгаа. За мөн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас бол 90 иргэн захиргааны одоо зөрчлийн хэрэглэх одоо 2019-с 21 оны одоо статистик мэдээллүүдийг бол бүх бүгдээр нь авч хэрэгжүүлсэн байгаа. За бид бүхэн энэ шүүхийн индексийг 2020 онд хэрэгжүүлэхдээ бол энэ захиргааны мэдээлэлтэй холбоотой бүх энэ шүүхтэй холбоотой тэр дата мэдээллүүдийг бол их сурвалж бол өмнө бол цуглуулсан байсан. Их сурвалжийн хүрээнд шүүхтэй холбоотой Монгол Улсын хэмжээнд ямар одоо их сурвалжууд байгаа юм бэ гэдгийг бол харж ирсэн. За энэ дээр бас үндэслээд бол захиргааны мэдээллийг бол үнэлсэн байгаа. За мөн түүнчлэн 2017-оос 2021 оны шүүхийн ерөнхий зөвлөлийн тайлан дээрээс бол их сурвалжийг бол цуглуулж бол захиргааны мэдээлэлд үнэлсэн байгаа. За бид бүхэн бол 108 шалгуур үзүүлэлтээс бол 16 шалгуур үзүүлэлтийг бол энэ захиргааны мэдээлэл дээр бол үнэлж авсан байж байгаа. За захиргааны мэдээлэл болон одоо энэ олон мэргэжилтүүдийн мэдээлэл олон нийтийн санал асуулга дээрээс бол хөндлөнгийн байх үүднээс одоо бид бүхэн бол одоо тухайлбал шүүхэд итгэх олон нийтийн итгэл дээр бол одоо шүүгчдийн одоо оролцсон 99 шүүгчээ бол одоо нөгөө санал асуулгын дүрээс нь бол хасаж тооцож одоо гаргасан байна. Тэгэхээр одоо шүүхэд итгэх олон нийтийн итгэл бол яг энэ олон нийт болон мэргэжилтнүүд захиргааны мэдээлэл гэсэн 3 үндэслэл дээр бол яг бодит дүнгээрээ бол олон нийтийн итгэл бол гарсан байгаа гэсэн үгээ гэсэн үг байна. За дээрх энэ 3 арга одоо юуны хүрээнд бол өвдлийг сурвалжуудаа бид бүхэн бол цуглуулсан байнамаа. За энэ тэгсийг тооцох хэрхэн ямар арга зүй тооцож үндэслэж гаргасан бэ гэхээр
үндсэн үед бид бүхэн бол тооцохдоо арга зүй тооцохдоо өгөгдлийг бол цуглуулсан байгаа. За энэ өгөгдлийг тооцохдоо бол шаардлагатай захиргааны мэдээлэл, олон нийтийн төсөөлөл, санал асуулгын асуулгуудаар бол бүх мэдээллүүдээ бол цуглуулад авсан байсан. Санал асуулга бүрийн одоо хариултыг бол урьдчилж тоо утгаараа бол кодолсон. За бид хүмүүс та бүхэн түрүүн сонссон байхдаа манай судалгааны багт бол дата анализ цогцлогч гэдэг одоо тийм хүмүүс орсон байгаа. За яг энэ индексийг одоо тооцох арга зүй дээр бол манай дата анализ эсэргээд залуу бол яг энэ зүйлийг бол яг бүгдийг нь бол хариуцж одоо ингэж тооцож бол гаргасан байгаа. За энэ тооцож гаргахтаа бол санал асуулгын асуулт бүрийг бол урьдчилж тоо утгаар бол кодолсон байгаа. За асуултын агуулгаас хамаарч бол зарим хариултын байрлалыг эргүүлсэн бүх асуултуудыг хариултыг бол бага утгаас одоо их утга руу оруулах гэдэг ч юм уу те энэ байдлуудаар бол явуулсан байгаа. За дараа нь бол энэ өгөгдлийг цэвэрлэх асуудлууд байгаа. За энэ дээрээс бол нөгөө нэг судалгаанд оролцсон зүйлүүдээс бол мэдэхгүй гэсэн хариултуудыг бол бүгдийг хасаж тооцоод өгөгдлөө бол нэгээс тэг үтэг одоо утгын хооронд бол нормализац хийх байдлаар бол энэ өгөгдлийг бол цэвэрлэх утга руу бол шилжүүлсэн байгаамаа. За энэ шалгуур үзүүлэлтийн хүрээнд бол дундаж утгыг тооцож одоо дараа нь бол тооцож олсон. За өгөгдлийг нормализац хийсний дараа бол шалгуур үзүүлэлт бүрийн дундаж утгыг бол тодорхойлсон байгаа. За тэрүүнийхээ дараагаар бол одоо энэ дэд хэмж өтгөний утгыг тодорхойлохдоо бол одоо нөгөө үндсэн шалгуур үзүүлэлтийн бүрийнхаа холбогдогчийг харгалзан одоо түрүүн Бадмаар ихчээ менежер хэлсэн байгаа хөтэй ерөнхийгээс одоо нэрмхийн нэг том үнэлгээ гарч ирсэн байгаа. Тэнд дотроо 6 үндсэн хэмжигдэхүүн тэгээд 42 дэд хэмжигдэхүүнийхээ үндсэн агуулгуудыг бол яг энэ тус бүрээр нь ингэж тооцоолж бол ингэж гаргасан байгаамаа. За та бүхэн бодоо энэ дэлгэсэн дээрээс бол харж байгаа үндсэн хэмжигдэхүүнийг одоо бид бүхэн ямар байдлуудаар тооцсон бэ гэх юм бол энэ бүх одоо нийт 6 үндсэн хэмжигдэхүүний бол эзлэх жингийн бол 1667 буюу бүгдийг нь бол яг тэнцүү хэмжээгээр авч үзсэн байгаа. За нэг шалгуур үзүүлэлтээ дэд хэмжигдэхүүний хувьд бол одоо нөгөө үзүүлэлтийг бол жишээлбэл эзлэх жингийн бол 100% гэж авч ирсэн. За 2-оос 3 хүнд дэд хэмжигдэхүүнтэй байх юм бол 33 буюу яг ингээд дундажилсан байдлаар удаараас нь бол яг энэ үндсэн хэмжигдэхүүний жинлэж одоо ингэ тооцоолыг дундажил байдлаар нь бол энэ тааг бол гаргасан байгаамаа. За оноог бол өгөхдөө бол бид бүхэн бол нийгмийн оноог бол тэгээс 100 хүртэлх оноонд бол өгсөн байж байгаа. За энэ бол тэг буюу одоо энэ хамгийн сул утга буюу одоо 33% байх юм бол одоо шүүхийн юу бол бага байна гэсэн 100-ууд өгөх юм бол их байна гэсэн санаагаар бол юу бол гаргаж бүх хүртэлхийг бол гаргаж ирсэн байгаамаа. За би та бүхэнд одоо яг энэ оноо өгсөн арга зүйг бол одоо бас яг жишээ байдлуудаар харуулах юм бол эхний байдал энэ дээрээс харах юм бол хүн бүр одоо үндсэн хууль болон бусад хуулиар олгогдсон эрх чөлөөнд зөрчигдсөн гэж үзэл шүүгүүд гомдол хэмжил гарах хэрэг маргаан шийдвэрлүүлэх хангагдсан байдгүй гэдэг талаарх одоо судалгаа явуулсан байлаа гэж боддог. Огт санал нийлэхгүй гэж хариулсан иргэдийн хариултыг хамгийн бага тоо утга буюу одоо 1 гэж кодлоод санал нийлэхгүй хариултыг 2, зарим талаар санал нийлэлтийг 3, санал нийлнэ гэсэн хариултуудыг бол ингээд 4, 5 гэдээ одоо ингээд хариулаад гаргаж ирсэн байж байгаа. Тэгэхээр энийг одоо яг энэ тоо утга дээр бол гаргаж ирсэн байж байгаа. Хариултын утгаа бол одоо 5, 4, 3 гэдгээр ягаад нормализац хийсэн утганы болох дээр тэр хойдол дээр бол тэр тэгээс 1 гэсэн хоорондоо буюу тэр дундажлаад энэ тоон дээрээсээ бол жинлэх арга жинлээд тэр нормализац хийснийхээ үндсэн дээрээс бол яг энэ оноог гаргаж оноогоо бол яг бид бүхэн бол ингэж дундажж бол гаргаж өгсөн байгаамаа. Тэгэхээр энэ дээрээсээ бол мэдэхгүй гэсэн хариултуудаа бол хассан байгаа. За харин захиргааны мэдээллийн хувьд ямар арга зүй оноогоо яаж өгсөн бэ гэх юм бол энэ захиргааны мэдээллийг бол одоо маш таатай хувиргах бол одоо хөлбөр аргачлалуудыг бол бид бүхэн бол шудраг осны үр дүнтэй байхмлөх Европын комиссийн аргачлал үндэслэн. За мөн бол Америкийн нэгдсэн улсын хөгжлийн агентлагын шүүхийн өрнөлөөний гэсэн аргачлалыг бол гол үндэслэлээ болгож авч үзсэн байгаа. За мөн бол шүүгчийн ажлын ачаалал дэд хэмжигдэхүүнийг үнэлэхдээ бол энэ 2018 онд шүүхийн ерөнхий зөвлөлийн хийсэн шүүгчийн ажлын ачааллыг тодорхойлох судалгааны тайлан гаргах тоосон одоо шүүхүүдийн анхан шатны шүүхэн нэг шүүгч ногдох ийм үргэн захиргааны хэвийн ачааллын тоог бол үндэслэж бол энэ үндэслүүдээр гаргаж бол энэ тоог захиргааны мэдээлэл оноог бол өгсөн байгаамаа. За анхаарал хандуулсан явдал та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээ одоо MMCG компани судалгаа хариуцсан захирал Даваа Сүрэн маань бид нартай хамтарч ажилласан олон нийтийн санал асуулгын судалгаатай холбоотой мэдээлэлээ товчхон танилцуулах юм аа.
За та бүхэнд өглөөний мэндийг хүргэе. Тэгээд Роман Паулс гэдэг MFCG компани судалгаа үйлчлэр явуулсан зөвлөлөөр ажилладаг. Та бүхэнд яг энэ судалгааны нэг хэсэг болж байгаа олон нийтийн төсөөллийн судалгааны аргачлал арга зүйн талаарх товчхон мэдээлэл өгөх гэсэн энэ маань бас бидний одоо судалгааны гол хэсэг болж байгаа. Олон нийтийн шүүхэд итгэлийг нэмэгдүүлснээр энэ шүүхийн шударга байдлыг сайжруулах энэ гол шалгуур үзүүлэлт болж байгаа. Хэдийгээр одоо олон нийт бүх хүмүүс одоо шүүхэд хандаж одоо шүүхийн үйлчилгээг аваагүй хэдий ч гэсэн одоо яг шүүхийн талаарх нийт олон нийтийн төсөөлөл маань яг тэр шүүхэд хандаж байгаа хүмүүсийн одоо хандлагад шууд нөлөө үзүүлж байгаа учраас энэ үзүүлэлт бол маш чухал үзүүлэлт байдаг. Та бүхэн мэдж байгаа Transparency International байгууллагаас гаргадаг авилгын төсөөллийн индекс гэх мэт үзүүлэлт шалгуур үзүүлэлтүүдээр энэ олон нийтийн төсөөлөл бас нэлээд хувийн жинг эзэлдэг байгаа. Тэгэхээр энэ судалгааны аргачлал арга зүйн хувьд ямар байсан бэ гэдгийг та бүхэн товч мэдээлэл өгсөн. Дөрөв танилцуулсан. Ер нь энэ олон нийтийн судалгаан дээр бол бид нар нийтдээ Монгол улсын одоо 2020 оны хүн амралтын сүнсний тооллогын мэдээлэлээр үндэслэн Монгол улсад 3,296,000 хүн оршин сууж байгаа. Энэний 2,44,000 нь болохоор 18 болон түүнээс дээш насны иргэд байгаа. Энэ хүмүүсийн одоо санаа бодлол төсөөлөлтөөр үндэслэн судалгаа хийх энэ төвийн арга зүй маань боловсруулагдсан. Тэгээд энэ дээрээс бид нар энэ яг хэдийн хэмжээтэй төвийг аруул яг төлөөлөх чадвартай үнэн байдал тохирох юм бэ гэдэг байдлаар тооцооллыг хийсэн байгаа. Тэгээд яг зөвхөн энгийнээр тайлбарлахад бид нар 95% итгэх завсарт гэж байгаа. Энэ маань юу илэрхийлдэг вэ гэхээр нийт олон нийт массын 95%-ийг төлөөлж байгаа. Түүний гадна оршиж байгаа энэ нөгөө талдаа 2.5, нөгөө талдаа 2.5 маань бол энэ олон нийт биш, яг шүүхийн үйл ажиллагаанд шууд оролцож ажилладаг хүмүүс болон шүүхийн үйл ажиллагаа бусад хүмүүс одоо энэ хүрээ хамрагдахгүй яг одоо нэг иргэд олон нийт маань шүүхийн өмнө тэгш хэрэгтэй байна гэдэг зарчмын дагуу бүх хүмүүсийг ингэж төлөөлж байгаамаа гэдэг байна. За тэгээд мэдээж төвөр судалгаан дээр нийт одоо массыг хамруулж байгаа ер нь их тооны хууль гэж үүдэг. Хэрвээ бидэнд зарлал цаг хугацаа байх юм бол бид нар бүх 2 сая иргэдээ 18-аас дээш насны иргэдээ судалгаанд хамруулах шаардлагатай болдог. Гэхдээ бидэнд ийм боломж байхгүй. Тэгэхээр төвөр судалгаа хийдэг. Тэгээд төвөр судалгаа маань өөрөө нэг төвийн алдаа гэж байгаа. За энэ маань бол нөгөө их масс олонлогоос тодорхой хэмжээний эсхийг дөрвөлж авсантай холбоотой алдаа байгаа. Энэ дээр бид нэр 2.1% алдааны төвшөнтэй тооцож ингэж төвийн хэмжээг тооцсон байгаа. Тэгэхээр та бүхэн бас нэг олон нийтийн санаа бодлын судалгааны хэсгийн үр дүн судалгааг одоо уншиж хэрэглэхдээ бас нөгөө дээшээ доошоо 2.1% хэлбэлцэлтэйгээр бас ашиглах шаардлагатай шүү гэдгийг бас энд хэлэх ёстой баг. Тэгээ ингээд бид нар энэ бүх одоо тооцоол дээр үндэслэх 2,000 төвөглөлтийг хийх нь хангалттай байна гэдэг тооцоолыг хийсэн. Энэ нь бол энэ 18-аас дээш насны нийт нэг хүн судалгаанд хамрагдж байгаа нэг хүн маань бол мянган иргэнийг төлөөлж байгаа юм байна. Тэгээд гол санаа бол санамсргүй төвөглөлтийн аргаар судалгаа хийгдсэн. Тэгээд хүмүүс ярьдаг нөгөө энэ хаагур явуулсан судалгаа бай надаас л судалгаа аваагүй гэж тэ. Тэгэхээр эн чинь санамсргүй массыг төлөөлж байгаа ийм судалгаа байгаамаа. За тэгээд засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгжийн хувьд бол Монгол улсын бүхэл 21,330 сумын төлөөлөл яг тэр нэг хүн амын хувийн жингээрээ одоо магадлалаараа ингээд оролцсон байгаа. За тэгээ энэ судалгааны мэдээлэл цуглуултыг бид нэр КАТИ гэж нэрлэдэг телефон утсаар судалгаа авахаар хийсэн байгаа. Энэ маань бас бидний нөгөө цаг хугацааны хувьд орон зайн хувьд богино хугацаанд хийх боломжийг олгосон байгаа. Утсаар хаанч байгаа хүмүүсээс одоо Монгол Ховд аймгийн Булган суманд байгаа иргэнээс ч юм уу ингээд судалгааг авах боломжийг хангасан байгаа. За тэгээд түүний дараа бас нөгөө судалгаанд хамрагдах хүмүүсийг бол ингээд нөгөө квот тогтоож өгсөн. Өөрөөр хэлбэл энэ маань Монгол улсын нийт хүн амын нас хүүсийн сураг байгаа. Энэний дагуу яг нөгөө нийт 2,000 иргэний тэдэн хувь нь эрэгтэй, тэдэн хувь нь эмэгтэй, тэдээс тэдэн насны байх ёстой гэдэг нөгөө квотыг бариад ингээд явсан байгаа. Тэгээд бүх аймагуудын төлөөллийн судалгаанд оролцсон байна. За тэгээд мэдээлэл цуглуулалтын явцын хувьд бол яг энэ түрүү хэлжсэн утсаар судалгаа авагдсан. Яг энэ судалгаа одоо операторуудын хүмүүс маань яг энэ шүүх засаглал, энэ шүүхийн тогтолцоо, энэ асуулгуудын талаарх
яг энэ шүүхийн нээлттэй байдал гэж юу хэлээд байгаа гэдэг асуултаа өөрөө ойлгож иж хүмүүсээс судалгаа авах шаардлагатай болсон. Энэ 3 удаагийн сургалтыг хийж яг энэ мэрэгсэн судлаач нар судалгааг авсан байгаа. За тэгээд манай компанийн үед яг энэ КАТИ гэдэг нэг утсаар судалгаа авдаг тийм мэрэгжлийн тоног төхөөрөмж одоо юунуудтай байдаг. Тэгэхээр 30 зэрэг одоо операторууд ингээд зэрэг одоо дуудлага хийгээд судалгааг авсан байгаа. Харьцангуй бас энэ төрлийн судалгаан дээр нүүр тулсан ярилцлагаас илүүтэй утасны замнаас хүмүүс илүү одоо хариулт өгөх хандлага өндөр байдаг. Гэхдээ бас нөгөө үнэлгээний асуултууд байгаа. Одоо түрүүн хэлжсэн нөгөө санал нийлж байгаа бүрэн санал огт санал нийлэхгүйгээс бүрэн санал нийлж байгаа. Энэ маань бол яг судалгааны 10% нөгөө социологийн юун дээр Likert шкал гэж нэрлэдэг аюулгүй асуудал. Тэгэхээр бид нар яг асуултыг уншиж өгөөд ингээд нөгөө за энэ асуудалтаас бүрэн санал нийлж байгаа бол та 19 хоног өгнө. За 1-ээс 10 хүртэлх хооронд хоног өгнө өндөр гэдэг байдлаар бүх мэдээллийг цуглуулсан. За тэгээд энэ мэдээлэл хэрхэн одоо яаж итгэж болох юм бэ гэж энэ дээр бидний мэдээллийн хяналт одоо энэ 2017 яг хүчинтэй судалгаа хийгдсэн 16 хүчинтэй судалгаа хийгдсэн ба энэ судалгааны бүх энэ КАТИ утсаар судалгаа авч байгаа юу маань бол аудио рекординг нь хийгдчихдэг. За тэгээ бүх судалгааны аудио рекордингуудыг 100% эргэж нөгөө одоо супервайзерууд хяналтын ажилтнууд маань эргэж сонсож нөгөө мэдээлэлтэй тулгардаг. За бас тодорхой хэмжээгээр нөгөө бичигдсэн одоо нөгөө утасны дугаарлалтаар нь эргэж одоо судалгаа авсан хэсэг талаарх хяналтуудыг хийдэг ийм процессын дагуу хийгдсэн байгаамаа гэж. За тэгээд энэ судалгааны за компанийн хувьд товчхон танилцуулга хийхэд 2002 оноос хойш үйл ажиллагаа явуулж 700 гаруй судалгааны төслийг хэрэгжүүлсэн. Тэгээд энд бас бид нөгөө энэ ялангуяа олон улсын байгууллагуудын төслүүд бүр за тэгээд олон улсын одоо төслүүдийн одоо улс орнуудыг харьцуулсан судалгааны мэдээлэл цуглуулалтын ажлууд дээр Монгол улсад бас хариуцаж ажиллаж исэн. Энэ тухайлбал одоо түрүүн дурдж байгаа энэ World Justice Project-ийн одоо нэг Rule of Law Index-ийн мэдээлэл цуглуулалтын ажил дээр Монгол улсад зохион байгуулж ажиллаж исэн юм байнамаа. За тэгээд бас нөгөө за энэ дээр бас нэг гол дурдах зүйл маань бол MMCG компанийн хувьд бол 2012 оноос эхлүүлээд энэ олон улсын ISO стандарт гэж байдаг 2252 гэдэг энэ стандартыг хэрэгжүүлээд 2019 онд олон улсын одоо аудит хийгдээд баталгаажсан одоо сертификат авсан байгаа гэрчлэгжүүлэлт хийгдсэн байгаа. Энэ бүхэн маань та бүхэн энэ судалгааны үр дүн одоо нэг олон улсын стандартын дагуу хийгдсэн. Монгол улсад яаж хийгдэж байна? Их Британи улсад яаж хийгддэг? Америк нэгдсэн улс, Японд яаж хийгддэг? Яг л нэг хэл, нэг загвар, нэг одоо шаардлага, чанарын шаардлагыг тавьж хийгдсэн юм аа гэдэг дээр та бүхэн итгэлтэй байж болно. Мөн түншлэн MMCG компани Isomar гэдэг олон улсын судалгааны байгууллагын одоо корпорат гишүүн байгаа. Энэ дээр нөгөө судлаачийн ёс зүйн код гэдэг олон улсын код гэдэг энийг дагж мөрддөг байгаа. Тэгэхээр бид нар энд нөгөө дөрөв яригдчихсэн судалгааны хараалт ус байх, хөндлөнгийн байх, судалгааны мэдээлэл дээр одоо ямар нэгэн манипуляц хийгдэхгүй байх. За энэ бүхэн маань бол энэ мэргэжлийн холбоо, мэргэжлийн ёс зүйгээр зохицуулагддаг үйл ажиллагаагаа тэгээд хэрвээ бид нар альва энэ төрлийн үйлдэл гаргах юм бол олон улсын арбитр, Isomar-ын арбитр дээр бид бас энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдэг ийм мэргэжлийн байгууллага байна. Нөгөө талдаа бид нөгөө судалгаанд оролцогчийн болон хүмүүсийн тодорхой нийгмийн тодорхой бүлгүүдийн мэдээллийн нөхцөлийг хадгалах гэдэг маш чухал асуудал байдаг. Энэ судалгаанд одоо ямар нэгэн шүүхтэй холбоотой, шүүхэдтэй холбоотой ямар нэгэн үйлдэлүүдийг хийсэн энэ талаарх мэдээлэл өгсөн тохиолдол бид нар бол энийг бол тэр хүний мэдээллийн нөхцөлийг чангалан хадгалж зөвхөн нэгдсэн үр дүн гаргах зорилгоор ашиглаж байгаа шүү гэдэг одоо судалгаанд оролцогчийн цэвэр ихтгэл үнэмшлийг авсны үндсэн дээр өмнө бодиттой мэдээллийг авдаг судалгаанд одоо оролцогчийг цэвэр сайн дурын үндсэн дээр судалгаанд оролцуулах ёстой гэдэг одоо зарчим арга зүйн дагуу хийгдсэн ийм судалгаа байна. Тэгэхээр та бүхэн бас энэ судалгааны үр дүн одоо гол хэсгийн хэсгээр одоо нэг аргачлал арга зүйгээ танилцуулахын тулд энэ бүх зүйлийг бас танилцуулаад байгаа. Тэгээд ер нь бол миний хувьд бас аюултай тэмцэх газрын судалгаа шинжилгээний албан дээр амилгын индексийн аргачлал арга зүйг боловсруулах чиглэлээр ажиллаж ирсэн. Тэгээд энэ аргачлал олон улсын харьцуулт маань бас индекс гэдэг маань нэг харьцуулагдах
боломжгүй төрөл бүрийн тоо мэдээллүүдийг нэгдсэн хэв загварт оруулаад нэгдсэн хэмжээст оруулаад одоо цаг хугацаа орон зай одоо харьцуултуудыг хийх боломжийг олгож байгаа. Тэгэхээр бид дараагийн одоо 2 жилийн дараах судалгаа маань хийгдсэний дараа бид хэр ахиц дэвшил гарсан байна. Энэ ахиц дэвшил ч юм уу хүрэлтэнд ямар хүчин зүйл одоо хүчин зүйлийн шинжилгээ бүр наривчлсан шинжилгээнүүдийг хийж бид нар бодлогын шийдэл бодлогын арга хэмжээг авч хэрэгжүүлэх боломж гарч ирнэ. Тэгэхээр энэ бүх ажлыг санаачлан зохион байгуулсан нэртэй нийгэм форум, оюуны инновац төрөмс байгууллагын зөвлөлт байгууллагын энэ бүх оролцсон бүх хүмүүст баярлсан талархснаа илэрхийлээ. Бидний хувьд бол аливаа хийгдэж байгаа судалгаа мэдээлэл маань олон нийтийн анхаарал тэр асуудлыг ярилцж байгаа мэргэжлийн хүмүүс нь үнэлгээд хийгдэж байгаа сайнаар эсвэл муугаар аливаа байдлаар критикл хандж байгаа тохиолдолд бид нар маш их баяртай байдаг. Тэгэхээр та бүхэн энэ судалгааны үр дүн дээр бас үйл ажиллагаа чиглэлүүд судалгаа шинжилгээний ажлуудаа хийж шүүх засаглалыг иргэндээ ихтэй шударга шүүх засаглалыг бий болгохын төлөө хамтран ажиллах байхаа гэж найдаж байна. Та бүхэнд баярлалаа. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн маань танилцуулгын сүүлийн танилцуулгыг манай Тунгаахын өвдгийн студиэс томглог захирал маань тэгээд өнөөдөр бид нар түрүү би бас ихтгэлтэй дурдсан Жууд индекс цэг форум цэгийн хаягаар орохоор нээлттэй одоо хэлбэрээр файлаар орсон байгаа. Тэгээд энэ болон тэр захин одоо хөлбөрийг хэрхэн ашиглах талаар товчхон бас мэдээлэл бэлдсэнийг танилцуулнаа. Та бүхэн өглөөний мэнд хүргэе. Тэгээд Монгол улсад анх удаа ингээд шүүхийн үйл ажиллагааг том хэмжүүрээр хэмжиж үнэлэх боломж олгосон юм чухал судалгааны тайлан одоо бүтээхэд хамтран оролцсондоо Тунгаахын өвдлийн улсын зүгээс маш их баяртай. Тэгээд судалгааны багийнхан болон бүх хамтран оролцсон бүх хүмүүстээ баяр хүргэе юм талархснаа илэрхийлье. Тэгээд ер нь бол бидний зүгээс юу ч харсан байх гэхээр энэ тайлан энэ судалгаа бол өөрөө шүүхийн үйл ажиллагааг хэмжих энэ өвдлийн санал бий болгож байгаа гэж ойлгож байгаа. Тэгээд Тунгаахын өвдлийн улсын бол өөрөө өвдлийн бүтээгдэхүүн бүтээдэг байгууллага. Тэгээд тэр өвднөөсөө бид нар өнөө бол өвдлийн бүтээгдэхүүн гэдэг талаас нь хараад судалгааны тайлан болон тайлан дотор агуулгадж байгаа өвдлийн төслүүд дээрээс нь нээлттэй өвдлийн тань үнцийг болгож ажилласан байгаа. Тэгээд ингээд нээлттэй өвдөл буюу ер нь ингээд энэ судалгаа чинь энэ салбарын үйл ажиллагаа хэмжих ингэж өвдлийн сан үүсгэж байгаа гэдэг утгаараа зөвхөн одоо нэг удаа ингээд хэмжээд өнгөрөх биш, нэг удаагийн үйл ажиллагааг ингэж харуулж байгаа тийм судалгаа биш. Ингээд байнгын гарын авлага маягаар ашиглагдах, цаашлаад энэхүү өвдлүүдийг ашиглаад илүү наривчлсан шинжилгээ хийх, хилцүүлэг уулзалтуудын одоо суур юм болж өгөх юм өргөн хүрээтэй өвдлийн одоо юм сан бүрдэж байгаа гэдэг утгаараа маш ач холбогдолтой энэ судалгаа. Тэр зүгнээсээ судалгааны багийнхан маань бол та бүхэн тайлантай танилцуулах тайлангийн дизайн болоод өвдлийн дүрслэл дээрээс нь ингэж өвдлүүдээ илүү олон өргөн хүрээнд ашиглуулахын тулд нээлттэй одоо юм сан байдлаар ингэж бүтээж ажилласан байна. Тэгээд Жууд индекстэй форум цэгийн хаягаар ороод тайлан болон тайлан дотор байгаа өгдөл дээрээс нь тухайн одоо индексжүүлэхэд ашигласан түүхийн мэдээлэл буюу түүхийн өвдлүүдийг бол татаж аваад ингэж нээлттэйгээр ашиглахын боломжийг олгож байгаамаа. За энэ бол манай веб хуудасны үндсэн юу нь явж байгаа. За би нөгөө бүх юуг нь бол танилцуулах боломжгүй учраас товчхон онцлог юмнуудыг танилцуулъя. Жууд индекстэй форум цэгийн веб хуудасны одоо энэ шалгуур үзүүлэлт гэдэг энэ хэсэг дотроос та бүхэн түрүүн дурдсан 6 бүлгийн 42 дэд бүлгийн 108 шалгуур үзүүлэлтийг бол бүгдийн одоо хүссэн шалгуур үзүүлэлтээр сонгоод интерактив байдлаар графикаар болон хүснэгтээр ингэж харах боломжтой байна. За дээрээс нь мэдээж тайлан бол PDF хувилбараар нь харах мөн татан авах боломжтой байгаа. За хамгийн гол хэсэг буюу нээлттэй өвдлийн хэсгийг товчхон танилцуулъя.
нээлттэй өвдөл гэдэг нь ингээд зүгээр л одоо нөгөө ингээд нөгөө татан авах боломжтойгоор байршуулна гэдэг бас ойлголт биш. Энэ өөрөө тодорхой стандарттай олон улсын болон дээрээс нь Монгол улсад бас 2022 оны 5 дугаар сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хуульд бас нээлттэй өвдлийн талаар тодорхой стандартуудыг бол зааж өгсөн байна. Гэх мэтчлийн юм стандарттай явуулдаг энэ одоо өвдлийн одоо нэг юм салбар байгаа. Тэгээд энэ дээрээс бид нэг юу харах боломжтой вэ гэхээр нэгдүгээр нээлттэй өвдөл гэдэг нь нөгөө энэ өвдөлийг та бүхэн ингээд чөлөөтэй ашиглаж болно шүү гэдгийг ингэж лицензтэйгээр аль бие ёсоор тусгаж өгсөн гэсэн үг. Тэгэхээр бид нар ямар лиценз ашигласан бэ гэхээр олон улсад ашигладаг Creative Commons-ийн энэ лицензийг ашигласан байна. Энэ лиценз нь ямар утгатай вэ гэхээр та бүхэн энэхүү бидний байршуулсан нээлттэй өвдлийг чөлөөтэй ашиглаж болно. Ашигын болон ашигын бус зорилгоор ашиглаж болно. Гэхдээ та бүхэн бидний нөгөө их усүрээд өрдөж өгнө гэдэг нэг шаардлагыг тавьж байгаа. Тэгэхээр энэ дээр бол бид нар шүүхийн индексийн түрүү танилцуулсан нөгөө бүх үр дүнгуудыг нээлттэй форматаар тэр нь ямар формат вэ гэхээр маш их боломжтой нээлттэй формат гэсэн үг. Тэгэхээр одоо өвдлийг бид нээлттэй болгох гэж нөгөө PDF тавьчихдаг тэр бол нээлттэй өвдөл биш гэсэн үг. Тэгэхээр машин уншигдах боломжтой буюу компьютерт унших боломжтой энэ нээлттэй одоо форматаар байршуулсан гэсэн үг. Энэ дээр нь болохоор Excel-ийн формат байгаа, CSV формат байгаа, JSON гэсэн юм форматууд явж байгаа гэсэн үг. Тэгэхээр энэхүү судалгааны өвдлийг цаашид ашиглах сонирхолтой, наривчлан шинжилгээ хийх сонирхолтой, өөрийн одоо судалгаандаа их усүр олгонд урдах юм сонирхолтой хүмүүс байх юм бол нээлттэй форматаар нь ашиглаад төрөл бүрээр нэмэлт шинжилгээнүүдийг хийж болно, өөртөө хүссэн нөгөө графикуудыг үүсгэж болно гэх мэтчил ингээд чөлөөтэй ашиглах боломжтой гэсэн үг. За судалгааны гол үр дүнгээс гадна судалгааны индексийг тооцоод ашигласан мэргэжилтнүүдийн санал асуулга болон олон нийтийн санал асуулгыг нээлттэй хэлбэрээр байршуулсан байна. Тэгэхээр нийт одоо 2000 гаруй оролцогчид болон мэргэжилтнүүд тус бүр ямар одоо хариулт өгсөн гэдэг түүхийн өгөгдлийг бол эндээс авч болно гэсэн үг. Тэгэхээр нөгөө шүүхийнхаа индексээс гадна энэ санал асуулгын бас задгай мэдээллийг та бүхэн ашиглаад бас өөрт хэрэгтэй шинжилгээнүүдийг давхар хийх боломжтой гэж ойлгож байна. За тэгээд ерөнхийдөө тавчин танилцуулахад энэ маа бид нар бол энийг зөвхөн нэг судалгааны тайлбарын дизайн ч юм уу эсвэл дахин хөгжүүлэх ажил гэж юусаа хараагүй. Энэ бол өвдөл цугласан бүтээгдэхүүн хөгжүүлсэн юм ажил байна. Тэгэхээр бид нар шүүхийн индексийн Монгол улсын шүүхийн индексийг одоо хэмжих, үнэлэх олон талаас нь нэг зохиц байдлаар харах боломжтой. Эдгээр өвдөл цуглаад шүүхийн индексийн тайлан болон шүүхийн индексийн нээлттэй өвдлийг дахин хөгжүүлсэн юм бүтээгдэхүүнийг хөгжүүлсэн гэж ойлгож байна. Ингээд анхаарал хандуулсанд баярлалаа. Тунгадаа баярлалаа. Тэгээ бид нар бол аль болох бас нэлээ олон их сурвалжаас хэмжээний датад цуглуулж байгаа учраас одоо яг энэ нөгөө нээлттэй мэдээлэл өвдлийн сангийн талаарх ойлголт бол бас яг бэхжиж яваа. Олон залуучуудаас энэ дээр ажил чиглэлийг санаачлахад гаргаж ирж байгаа учраас энэ чиглэл рүүгээ бас ирээдүгээр харж ажиллах зүйтэй гэж утсан. Тэгээд дараагийн одоо энэ дата сангууд бас ингээд бэхжээд явахын хэрээр энэ өвдлийн сан бол илүү сонирхолтой болох, олон сонирхолтой харьцуулалтуудыг бол хийх боломж бол гарч ирнэ. Тэгэхээр бол бид нар зөвхөн энэ нэг цаасаар ингээд хэлмэл бүтээгдэхүүн гаргах гэхээсээ илүү хэрэглэгдэхүүн талаас бол манай веб based захин одоо хуудсанд суурилсан энэ өвдлийн сан бол илүү одоо хэрэглээнд орж явах болов уу гэж найдаж байгаа. За тэгээд та бүхэнд өнөөдөр цаг зав гаргаж бичлэн хүрэлцэн ирсэн. Тэгээд захмаарч гэсэн бидэнтэй энэ бүтэн цаг гарсан хугацаанд хамт байсан бүх одоо сонсож байгаа оролцож байгаа хүмүүстээ талархал илэрхийлье. Тэгээд нэгэнт одоо та бүхэн бичлээд бас ирсэн байгаа учраас багахан цаг гаргаад хэдүүлээ бас тодорхойлох асуух зүйл байвал асуултыг бас авч болж байна. Судалгааны багийн зүгээс тэгээд та бүхэн гол тавьсан микрофон дээр гарч өөрсдөө танилцуулаад асуултаа тавьж болно. За сайн байцгаана. Ашуулсан багш зэрэг итгэж өгнө. Судалгааны арга зүйгээс асууя. Тэгэхээр
хүнийг хамруулсан асуум судалгаа юм л байна. Тэгэхээр судалгаанд оролцогчдоос судалгааны ажлыг таниулсан зөвшөөрөл гэж авсан юм. Ер нь энэ судалгаанд оролцогчдоос уг судалгаанд оролцохоос татгалзсан тохиолдол байгуул хэдэн тохиолдол байна. За нэг үсэн асуугаад байна. Судалгааныхан багийнхаа асуултад тэмдэглээ авчирч байна. За хоёрдугаар асуулт судалгааны төвөртэй холбогдуулаад нийт хүн амаас төвөр бодсон байна тий. Тэгэхээр сая энэ нэг тайлбарыг ингээд харахаар нэг аймаг болгоноор ингээд тус нь үзүүлэлтүүд юм харагдсан байна шүү дээ. Тэгэхээр энэнийг нэг холбоод тайлбарлаад өгөөч. Аймагуудын чинь хүн ам өөрөөр байгаа шүү дээ тий. За гуравдугаар асуулт болохоор энэ бас л нэг судалгааны ёс зүйтэй холбоотой л доо. Мэргэжлүүдээс бол 23 асуулт байсан. Тэр хүн амаас болохоор 18 асуулт байсан. Нэг хүнд ер нь стандарт цаг нь хэдэн минут зарцуулах хэрэгтэй вэ? Ер нь ямар хугацаа зарцуулсан бэ асууж байна. Тэгээд судалгаа бол маш сайхан судалгаа болсон. Бүгдээр баяр хүргэе. За баярлалаа. За манай судалгааны багийнхан болчих тийм. За баярлалаа тийм. Таны асуултан дээр бол тэр судалгааны хүмүүсээс бол татгалзсан хариултууд өгсөн үү гэдэг мэргэжлүүдээс авсан гэсэн хариултыг бол асуусан байна. Бид бүхний хувьд бол мэргэжлүүдээс авахдаа бол цахимаар санал асуулгыг бол авсан байгаа даа. Нөгөө цахим Google форм дээр байршуулад авсан гэж. Тэн дээрээс үл яг одоо оролцоогүй хүмүүс байх юм тэр нэг татгалзсан татгалзаагүй гэдэг хариултыг бол энэ дээрээс харагдаагүй. За бүгд яг санал асуулгад оролцоод явсан байгаа юм уу. За мөн санал асуулгыг бол нийт бүгдхэд бол яг мэргэжлүүдийн хувьд бол бүгдхэд бол 10-аас 15 минутын хугацаанд бол яг санал асуулгыг өглөх хугацаа бол гарсан байгаамаа. Тэр олон нийтийн судалгаан дээр юуны зөвшөөрлийг авсан уу гэдэг энэ нөгөө ISO 2252 гэдэг стандартыг хэрэгжүүлж байгаа бас замарын гишүүн гэдгийг танилцуулаад байгаа бол юм бол бас энэ нөгөө яг тэр олон улсын стандартын дагуу судалгаа явуулсан консент форм гэж одоо яг судалгааныхаа ачаал үйлдэл зорилгыг нь танилцуулаад за тэгээд зөвшөөрч байна гэж яг хэлүүлдэг тэр нь бичлэгэн дээр үлддэг тэр нь нөгөө 6 сарын хугацаанд хадгалагддаг. За тэрийгээ тэр олон улсын аудитор төвөр байдлаар шалгуулад ингээд жил болгон бид нэг ISO гэрчлэгээ сертификашн сөрөлийн аудит хийгдэд явагддаг ийм байгууллага байгаа. За тэгээд тэр төвөрлөлтийн хэмжээний хувьд бол ер нь бол general population байдлаар гаргасан байгаа. Тэгэхээр яг хүн амын тооныхоо хувьд бол нөгөө шүүх маань яаж байгуулагдж байгаа хүн амын тоон дээр тэрнийхээ дагуу нөгөө пропорционал байдлаар аймагуудтай хуваарлагдаж нэг 2004 маань тэгж төвлөрөгдсөн байгаа. За тэгээд хугацааны хувьд бол яг ер нь бол судалгаа нөгөө утсаар судалгаа авах нэг хугацаа байдаг 15-аас дээш минутын судалгаа авдаггүй гэдэг. Энэ судалгааны хувьд бол нөгөө хүн ер нь тэрнээс илүү хугацаагаар судалгаа өгөх боломжгүй гэдэг. Тэгэхээр энэ судалгааны хувьд бол хамгийн дээд хэмжээ 15 минутын хугацаатай судалгаанууд байгдсан. За тэгээд дараа нь бас нөгөө чанарын шалгалтын хүрээнд бас нөгөө бичлэгийн нөгөө нэг яригдсан хугацааных нь дундаж минутаар нь тэр үнэлгээ шалгалтуудыг хийдэг юмнууд бас байгаа. За тэгээд нөгөө энэ хүмүүс татсан уу гэдэг. За ерөнхийдөө тэр шууд одоо ямар байгууллагаас хандаж байгаа судалгааны зорилго ачааллууд судалгааны үр дүн юунд ашиглах талаарх мэдээллийг утасны замаас ингээд өгөөд зөвшөөрлийг нь авсан тохиолдолд бол татгалзах магадлал бол харьцангуй бага байсан. Та бүхэн анзаарч байгаа төвийн хэмжээ бид нар 2000 гэж тодорхойлж яг хүчнтэй судалгаа 2016 гарсан байгаа тийм. Тэгэхээр бид нар response rate-ийг яг төвийн хэмжээнд өгөхийн тулд 2300 2400 хандлтыг хийгдсэн байгаа. Тэн дээр бол татгалзлаасаа илүүтэй нэг тухайн моментод нэг утсаар ярих боломжгүй байсан. За тэгээд нэг холбогдох боломжгүй ч гэдэг юм уу. Тэр утасны дугаарлалтууд маань санамсруу рандом ингээд generation usage ингээд залгагдаад явдаг байгаа. Тиймэрхүү протоколууд бол манай дээр бичлэг байж байгаа. За баярлалаа. За баярлалаа. Өөр асуулт тодруулах зүйл сэтгэлээ хуваалцах хүн байж болно. За бэлхэн манай зөвлөлт багийн гишүүн судлаач бэлхэн.
За сайн байцгаана уу та намайг бэлгэн гэдэг судлаач булчин байна. За анх бид нар бол энэ шүүхийн индексийг хийх чинь гэдэг нээлттэй форум маань санаачлаад явж байгаад бидний хувьд бол ерөөсөө төсөөллийн байлтай. Ер нь Америкт яаж гаргадаг түрүү хэлхийн шудраг усны нөгөө индекс World Justice Project дээр яаж гаргадгийг гэдэг байдлаар төсөөллийн байдалтай гарч ирсэн. Ингээд индекс маань бийжээд үр дүн гарч ирээд энэний цаана ямар одоо дүр зураг харагдах вэ гэдэг дээр бол бид нарт одоо ямар нэг тийм бодтой гарт баригдах үз нүдэн даригдах үз төсөөлөл бол байгаа юм л дээ. Тэгээ эргээд ингээд хараад шүүхийн индекс маань бийжээд хүмүүс маань ажиллаад гараад ирж байгаа нь бол тухайн хүлээлтээс давсан ийм индекс одоо бүтээгдэхүүн бол гарсан байна. Та бүхэн баяр хүргэе. Маш сайн ажилласан байна. Ер нь бол Америкийн баарын холбооч тэр дэлхийн шудраг усны индекс дээр бэлэн индексийг ашиглаад тодорхой улсын шүүхийн индексийг гаргахад бол маш төвхтэй, маш их өргөн цар хүрээтэй ажил хийгддэг. Америкийн баарын холбооч гэсэн одоо бас индексийн шинжилэх ажил бас яваад л байна шүү. Тэгээд энэ дээр бол маш өргөн хүрээтэй ажиллагаа хийгддэг. Энэ үсэр ажлын ард гарна гэдэг бол том ажил байна. Тэгээд энэтэй холбоотой хоёр санал бол та бүхэнд бас хуваалцах гэсэн юм аа. За нэгдүгürt бол индексийн гарч байгаа үр дүн ямар байх вэ гэж бодож байсан. Мэргэжлүүдээс санал асуулга авсан байна, иргэдээс авсан байна. Дээрээс нь тоон утгаар баримжуулна гэдэг нь бол их ач холбогдолтой судалгааныхын өөрийнхөө объектив чанарыг нэлээд хангасан төвшөнд гарч ирсэн. Одоо бид нар гаргаж байгаа үр дүнгуудыг ч бид нар харж байна. Шүүхийн төсөв нөөц дутагдaltaй байна. Энэ бол яалтчгүй юм. Шүүх эрх мэдлэл 2014 оноос хойш төсөв санхүүгийн дутагдaltaй. Энэ машин эвдэрчгээд тэр үр засаад байж чаддаггүй. Байрны хан нурах гэдэг тэр бүр засаж чаддаг хүмүүс энэ индекстэй тодорхой ороод ирсэн байна. Шүүх эрх мэдэл өөрөө ямар хариуцлагатай байх юм гэдэг асуудал мөн л яригдчихсэн. Ямар субъект яах юм, ямар ажиллагаагаар хариуцлагын байдлыг төлөвшүүлэх юм. Үүний үндсэнд бид нэр 19 онд үзүүлэх нэмэлт өөрчлөлттэй гэж шүүхийн тухайлбалаараа бүтэн одоо бүлэг болгож энэ асуудлыг бол тусгаж ирж байсан байх ч гэдэг. За хамгийн сүүлийн дээр шүүхийн одоо бүтээмж үр ашигтай байдал дээр мөн одоо маш бодиттой үр дүнгууд бол харагдаж байна. Нөөц бага байгаа гэдэг хэрэг шийдэж байгаа хувь их байдаг. Гэхдээ үлдэгдэл хэрэг их байдаг. Тэгээ энэ болгоо юу харуулад байна вөхөр энэ судалгаа маань бүхэлдээ биднэрт бол үний одоо эрүүл мэндийн юугаар ярих юм бол бид шинжилгээний хариугаа эндээс харж байгаа. Дэлгэрэнгүй шинжилгээний хариу. Шүүх мэдлэг энэ хүрнээр нь одоо энэ дээр бид нар имчилгээ хийх шаардлагатай. Жишээ нь шүүх мэдлэл одоо ингээд хийж байгаа хэрэг нь их байгаад байдаг. Нөөц нь бага байгаад байдаг. Баг их зүйлийг амжуулах гэдэг. Гэтэл үлдэгдэл хэрэг нь ихсээд байдаг. Шийдвэрлэж байгаа хугацаа нь их байгаад байдаг, урт байгаад байдаг. Ингээд үзэхээр бид нар ерөн хэрэг шийдэж байгаа арга ажиллагаа маань хэр явж байгаа юм бэ? Том хэрэг, баг хэрэг гэж одоо ярих уу, баг үнийн дүнтэй гэж ярих уу, үйл баримтын маргаан нэлээд багтай, өгсөн авсан тодорхой ийм хэрэгүүдийг бид нар энгийн хэрэгтэйгээ адилхан шийдээд авах уу? Энэ арга ажиллагаагаа яаж өөрчлөх үү гэдэг асуудал эндээс урган гараад одоо бид нар энэ асуудлууд дээр имчилгээ хийх шаардлагатай. Европын орнууд бол ийм хэргийг хувьдчилсан, дурвалсан маягаар шийддэг. Тэгээ энэ баг нөөц бололцоогоо нөгөө хэрэгүүд дээр анхаардаг ийм тогтолцоо бол ер нь Европын ихэнх улс орнууд гарсан. Бид нар одоо энэ дээр анхаарах хэрэгтэй, имчилгээнд дээр анхаарах хэрэгтэй. Тэгээ та бүхэнд энэ их том ажлын ард гарсанд бол дахин баяр хүргье. За баярлалаа. Тэг яг айлтчгүй имчилгээний асуудал дараагийн шатнд яригдана. Тэгэхээр нөгөө түрүү хэлсэнчлэн индексийн маань тайлангийн араас гарах хийгдэх ажил маань юу гэхээр эдгээр хилцүүлгүүд судалгааны ажлууд байгаа. Нээлттэй нэгэн форум ч гэсэн өнгөрсөн хугацаанд яг энэ судалгааны дүнг гараад тайлан болох хугацаандас зүгээр суусангүй нээлттэй шүүхийн одоо элтод байдаг улам бэхжүүлэх, шүүх цэгмийн үйл ажиллагааг сайжруулах талаар судалгаа хийсэн байгаа. Мониторинг судалгаанууд хийгдсэн байгаа. Дээрээс нь одоо шүүхийн тогтолцоог хэрхэн одоо боловсронгуй болохгүй, тойргийн журмаар шүүхийг байгуулахтай холбоотой судалгаануудыг бас бодлогын судалгааг хийсэн. Одоо бас энэ шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагааны элтод байдлыг улам бэхжүүлэхтэй холбоотой санал зөвлөмж боловсруулах судалгаа хийгдэж байна. Гих зэрэгээр одоо энэ дараагийн судалгаа ямар одоо шийдлүүд байж болох вэ гэдгийг хийсэн бодлогын судалгаанууд бол хийх боломжтой байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр бас сонирхож байгаа туршлагатай судлаач нартай бол хамтран ажиллахтай бол нээлттэй байх болно. Бид нар бол бас судалгааны зарыг гаргаад нээлттэй байдлаар сонгон шалгаруулах юм ажилладаг. За 2022 он биш юм аа. Тэгэхээр 2023 оны үед бол бас нэг чухал ажлын нэг болоод явах болов гэж бодож байна. За тэгээд шүүхийн ерхий зөвлөлтөд бид нар тайлан гарахаас өмнө бас урьдчилсан байдлаар танилцуулж мэдээлэлүүд өгөөд зарим захааны мэдээллүүдээр илүү одоо наривчилсан мэдээлэл авах тал дээр бол дэмжлэг авч ажилласан байгаа. Тэгэхээр дараагийн индексийн хувьд бол бид нар захааны мэдээллийн одоо дүн шинжилгээ, оноо өгөх чиглэл
энэ ачааллыг бол арга зүйн талаас илүү боловсронгуй болох боломж одоо яг энэ шинэ ерөнхий зөвлөлтөд хамтран ажиллах замаар бол бий болж болох юм а гэж үзэж байгаа. Тэгэхээр захааны мэдээллүүд илүү тоновчтой, тодорхой бүрэн гүйцэд гарснараа энэ одоо индексийн одоо дүн бол илүү бас улам орлог бүр оновчтой болох боломжтой болно гэж ойлгож байгаа. Тэгэхээр энэ дээр бол манай судалгааны багийнхан бас саналаа бас одоо ингээд боловсруулаад явж байгаа. Шүүхийн ерөнхий зөвлөлд одоо жишээ нь статистик мэдээлэл, захааны мэдээлэл дээр ямар мэдээллийг төлөх вэ, хэрхэн зөвлөж болох вэ, ямар форматаар зөвлөх нь илүү зүгээрээ гэдэг тал дээр их зэрэгээр одоо энэ дараа дараагийн ажлуудыг төлөвлөлөөд явж байна. За ингээд өөр асуулт санал шүүмж байгаа хүмүүс байна уу? За ингээд захимаар бас явж байгаа учраас хэдүүлээ одоо танилцуулга бол энэ хүрээд өнгөрлөө. Тэгээ дараа дараагийн хилцүүлгүүд бас ингээд олон нийтэд нээлттэй байдлаар ингээд нийтийн нэгэн форумын захим хаягуудыг болон захим үйлсийг дагснараа бид нарыг мэдээллийг бол цаг тухай бүрд нь авах боломжтой. WWC forum.cg-ийн захим хаяг руу хандаарай. Түнчлэн давхар шүүхийн сахилгын ороноос төлөвлөл ирсэн байгаа. Тэгээ давхар иргэн багш хэлж байна. Судалгааны бүх багийнханд хамгийн түрүүнд баяр хүргэе. Анх удаага шүүхийн индексийг талаарх энэ сонирхолтой нөгөө талаараа бас бидэрт бол маш чухал байх ийм судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн талархаж байна. За надад нэг асуултууд бас байгаад байна. За нэгдүгээрт энэ судалгаа яг одоо энэ хийсэн ажлаараа дүнмүүдээр дуусгах уу, үргэлжлэх үү? Үргэлжлэхээр бол хугацааг яаж авах юм? Жишээл 5 жилээр 3 жилээр гэж авах юм уу? Эсвэл жил болгон хийх үү гэдэг зүйлийг сонирхмаар байна. Би өөрөө бас судалгааны ажил хийжсэн өмнөхөө надад бол эсрэгээрээ юу гэдэг 2021 оны шүүхийн индексийн үнэлэмж одоо 51.1 гэдэг ингээд гарчлаа шүү дээ, тийм ээ. Тэгэхээр дараа жилийнх нь ямар байж өсч үү, багасч үү гэдэг юм уу? Энэ одоо үзүүлэлт бас их чухал байна санагдчих. За тийм учраас би энийг асууад байна шүү. За хоёрт нь арга зүйн хувьд шүүхийн статистик захиргааны мэдээллийг ашигласан гэж байна. Тэгэхдээ нэг сонирхолтой зүйл нь энэ бид нарт өгсөн гарын агуулгын 31-р хуудсан дээр энэ гэсэн 108 шалгуур үзүүлэлтээс 13 шалгуур үзүүлэлтийг захиргааны мэдээллээр үнэлэв гэж байгаа. Харьцангуй надад бол энэ арай бага санагдаад байна л да. Тэгэхээр тэр бусад улсын олон улсын жишээний нөлөөтэйгээр нөгөө энэ шүүхийн статистик захиргааны мэдээлэлээр суурилдаг бай. Тэгвэл энийг бас дараагийн судалгаанд илүү өргөжүүлэх боломжтой юу? Энэ нөгөө 16 үзүүлэлтэн дээр ашиглаж байгаа гэдэг маань бусад тэр их олон үзүүлэлт бол нөгөө олон нийтийн санал асуулга, мэргэжлийн санал асуулга гэдгээр одоо дүгнэгдсэн юм уу гэдэг асуултыг энэ дээр тулгуурлаж би асууж байгаа шүү. Зүгээр миний ингээд бодоход бол илүүтэйгээр харин эсэргээрээ тэр захиргааны мэдээлэл илүү давмгай байсан бол бүр их бодтой байхыг байсан биш болов гэдэг юм бодол төрөөд байна. За дараагийн 3 дугаарт нь юу хэлэх чинь тэгэхээр шүүхийн сахилгын хороо гэдэг байгууллага маань бие даасан байдлаар байгуулагдаад одоо ингээд жилийн мөр үзэх чинь тийм ээ. Тэгэхээр энэ шүүхийн индексийн энэ шалгуур үзүүлэлтүүдийн нэгээс илүү байхаа. Би бол ингээд наривчлан харахад энэ шүүхийн сахилгын хорооны үйл ажиллагаатай холбоотой индексүүд одоо үнэлэмжүүд гарч ирэх юм байна. Тэгэхээр цаашид энэ индексийн дагуу ямар үйл ажиллагаа явах вэ? Нөгөө одоо нөгөө эмчилгээ гэж нэрлсэн тийм ээ. Тэр хүрээ дотор хийх ажлууд цаашдаа энэ судалгааг бас нөгөө талаараа үргэлжлүүл шүүхийн сахилгын хороо гэсэн энэ байгууллагатай бас зүй ясаар хамтарч ажиллах бол зайлшгүй шаардлага гарах байхаа. За манай байгууллага бол өөрийн албан ёсны вебсайттай тэгээ үүн дээрээ одоо шийдсэн шийдвэрүүдийг гаргадаг, мэдээлдэг олон нийтэд. За ер нь бол тайлан бас гаргадаг. Тэгэхээр 2021 оны 11 сарын 18-нд албан ёсоор байгуулагдсанаас хойш энэ байгууллага хичнээн одоо хэрэг хүлээж авав, хичнээн хэрэг шийдэхдээ одоо нөгөө ямар байдлаар шийдэв гэсэн юм тоо мэдээллүүд бол жишээлбэл манайх одоо нөгөө сайтн дээр бол гарч байгаа. Тэгэхээр энэ үзүүлэлтэд ашиглагдах одоо нөгөө захиргааны үндсийг сурвалжийн нэг бол одоо бас бэлэн болж байна гэдэг зүйлүүдээс хэлмээр байна. Тийм учраас мэдээж хэрэг шүүх яаж ажиллах вэ? Шүүхийн байгууллага одоо өнөөдөр зүй зохистой ямар байдлаар үйл ажиллагаа явуулах вэ гэдэг дээр шүүхийн ерөнхий зөвлөл оролцож үйл ажиллагаа явагдах нь тодорхой тийм ээ. Тэгээ энэ байгууллагын гаргаж байгаа
тэр судалгаанууд энэ агуулгаас гарч ирж байгаа бас их олон төрлийн үйл ажиллагааны тайлбарууд бол ашиглагдана. Яг энэтэй зэрэгцээд шүүхийн сахилгын орны тайлан үйл ажиллагаа бас энэ дээр бол оролцох ёстой байна гэдэг нь бол харагдаж байна. Тэгэхээр хэрэг цаашид энэ судалгаа ер нь бол хийх зүгээр хаа. Үргэлжлээд явна гэдэг шүүхийн сахилгын ороо гэдэг байгууллага бас зүгээр ёсоор оролцох юм байна гэдэг зүйлийг хэлмээр санагдаж. За тэгээд асуултандаа хариулт авъя. Баярлалаа давхар ирсэн. Шүүхийн сахилгын орноос бас өнөөдөр илүү өргөн төлөвлөлтөд ирсэн байна. Баярлалаа. За тэгэхээр яалтчгүй бидний энэ судалгааны маань одоо нэг удаа хийснээр ач холбогдлын үс гэхгүй цаашдаа олон дахин үргэлжилж явснараа л энэ ач холбогдлын илүү үнцэн илүү нэмэгдэх юм аа. Тэгэхээр тэр утгаараа бол бид нар одоогийн байдлаар 2 жил тутам нэг индекс гаргаж байхаар тооцож байгаа. Нэг талаасаа бол яг мэдээж нөгөө нөхцөл байдал одоо яг хууль тогтоомж хэрэгцээ орчин бол нэг өөрчлөлтөө дахин өөрчлөлтөө ингээд нөхцөл байдал тийм хурдан өөрчлөгдөхгүй байх гэж найдаж байгаа. Тэгэхээр 2 жил тутамд явхад бол харьцангуй бас тэр динамикийг гаргаж ирэх болов уу гэж бодож байна. Хоёрдугаарт бол энэ судалгаа манаас тийм хямдхан судалгаа биш. Энэ бол бас орны зүгээс бүтэн хөтөлбөрийнхөө хүрээнд бол нэлийн өндөр хэмжээний санхүүжилт гаргаж явж байгаа тийм судалгааны ажил байгаа учраас бид нар бол бас энэ нөөц боломжоо харах хэрэгтэй байгаа. За тэгэхээр бол 2 жил тутам гэдэг бол харьцангуй бас яг энэ олон хүчин зүйлсийг харуулж үзээд хийх боломжтой зүйл гэсэн үг. Тэгэхээр дараагийн удаагийнх бол дараа жил буюу 2023 оноос дата цуглуулалтууд нь эхлээд арга зүйгээ бас нэргэж хараад тэгээд бид нар ерөнхийдөө энэ цар хүрээнд явах болов уу гэж бодож байна. Тэгээд 23 оны байдлаар мэдээлэл цуглуулад 23 оны одоо захиргааны мэдээллүүд ч гэх юм уу те асуумжид нар маань бас 23-ныхаа сүүлээр хийгдээд тэгээд 24 оны ихний улиралд бол яг энэ индексийг танилцуулаад явахаар ийм одоо нэгэн арга зүй тодорхойлсон учраас бидний тайлан бол бас нэлээд тийм хурдан гарах боломжтой болов бол сүлд бол нэлээд хурдан хийгдэх болов гэж бодож байна. Тэр утгаараа явнаа. За яалтчгүй түрүү би бас илтгэлдээ дурдсан. Шүүхийн сахилгын ороо бол энэ ер нь шинэ байгууллага шүү дээ те. 22 одоо ерөөсөө бид нар түрүүн хэлсэнчлэн 21 оны одоо мэдээлэл дунд шүүхийн сахилгын орны мэдээлэл гэж бол байхгүй. Тэр яалтчгүй энэ шүүхийн сахилгын ороо гарч ирээд нээлттэй байдлыг ингээ харагдчихж байгаа учраас би энэ сахилгын орооны үйл ажиллагаа дараагийн индексэд бол бас их том эрг оноонуудыг авчрах байх гэж найдаж байна. Тэр бол тийм таамаглал байна л да. Тэгэхээр энэ мэдээж яг энэ нээлттэй байдлын талаар гэхэд чинь нөгөө шүүхтэй холбоотой гомдлын мэдээлэл шүүхийн нээлттэй байдлын оног бол хамгийн их доош нь татсан. Яг тэр сахилгын орон үйл ажиллагаа эхлэегүй ёс зүйн оройн үйл ажиллагаа зогссон байсан үеийг бид нар судалсан байхгүй. Тэгэхээр энэ одоо ингээд 30 оноо авчихсан бол доор ээж 2 дахин баг нэмэгдээд ороод ирэх магадaltaй байхгүй. Яг тэгэхээр та бүхэн одоо ингээд мэдээлэл тод мөрөн гүйцэд гаргаад яваад байна гэдгийг манай энэ арга зүйгээр тооц гаргачлан бэлэн болцсон. Тэгэхээр шүүхийн сахилгын орны вебсайт руу ороод мэдээллийн бүрэн бүтэх байдлаа үнэлээл тэгэл гаргаад ирчих мэдээлэл. Тэгэхээр мэдээ сахилгын ороо бол яалтчгүй шүүхийн индексийнхаа одоо мэдээллийн үндсэн чухал сэх сурвалжийг бүрдүүлэгч институт болоод явнаа. Одоо бид нар дараагийн шатнд явах юм хэрэг шүүхээс ерхий зүйлтэй хамааралтай тэдний чиг үүрэгтэй хамааралтай асуудлууд энэ байгаа. Бид нар хамтарч суугаад ярилцах тэр имчилгээний боломжууд юу байх, нээлттэй нэгэн формын зүгээс имчилэг үйлчлэх, бусад донорууд хамтарч ажиллаж байгаа одоо гүйцэтгэх засаглалын зүгээс юу байж болох юм гэдэгтэй адилхан шүүхийн сахилгын оройтой ч гэсэн бид нар бас яг энэ шүүхийн ёс зүй, шүүгчийн ёс зүй сахилгын асуудлаар одоо ярилцах бас яг юм ажил хэрэгч бодлогын хэлцүүлэхийг бол зохион байгуулах боломжтой. Тэгэхээр энэ оныг дуусгасан өмнө бол бүгдээрээ яг энэ шүүхийн салбарынхаа байгууллагуудтай тойроод яг энэ ажил хэргийн үйлчлэлүүдээ хэлцүүлэхүүдээ хийгээд дараагийн шатны ажлуудаа төлөвлөд явах боломжтой гэж үзэж байгаа. Тэгэхээр би бол иччтэй бас та бүхэн хандаж энэ асуудлаар хамтарсан төлөвлөгөө гаргаж хамтын ажиллагаагаа төлөвлөх боломжтой гэж хэлхийг хүсэж байна. Зя ингээд 11 хагасаас бид нарын за чи та бүхэнд өдрийн мэдрэг намайг Батулга гэдэг. Давхар багшийн асуултанд хариулъя. Тийм энэ дээр 108 шалгуур үзүүлэлтээс 16 нь одоо захиргааны мэдээлэл харьцангуй бага байгаа юм шиг гэж асууж байна. Маш сонирхолтой асуулт. Би бас энэ дээр бол бас судалгааныхаа багийнхантай бас хэсэг санал зориулсан зүйл байгаа. Яг тооны хувьд бол 16 гэж байгаа. Гэхдээ задлаад үзэх юм бол маш олон. Жишээлх юм бол шийдвэрлэгдээгүй хэргийн хувь гэж байгаа тийм. Тэрэн дээр манайх бол одоо анхан давах хяналтын шатны шүүх зөвхөн 3 шалгуур үзүүлэлт гэж авчиж байгаа байхгүй. Тэнгүүд ми доторгүй наа чин дахиад анхны шүүх чинь 4 хэрэг шийдэж байгаа. 90% захиргаа тий. Давах юм байдал, хяналт юм байдлаа. Тийм учраас наа чин 3-4 үзүүлээд 12 болж явах ёстой гэж одоо тийм тоогоо нэмэх ёстой гэж би санал зориулсан. Гэхдээ дэмжигдээгүй.
шүүгчийн ажлын хичээл дээр бид нэр зөвхөн шүүгчийн ажлын хичээл гэдэг нийхийн шалгуур гэж болгож 110 шүүхийн ажлын хичээлийг хэмжсэн. Тэр 110 шалгуур үзүүлэлт баггүй бол минийхаар гэтэл нэг гараад ирсэн гэдэг чинь үү те. Шийдвэрлэлтөө хэрэг маргааны тоо гэдэг шалгуур үзүүлэлт зөвхөн анхан давах гэдэг хяналтыг 3 шалгуур үзүүлэлт бол дахиад хэргийнхаа тоогоор задраад тэр чинь диж шалгуур үзүүлэлт нь дахиад диж шалгуур үзүүлэлт нь задраад ингээд бараг одоо 10 хэд биш минийхаар бараг 100 гарах гэдэг. Тэгэхээр одоо яг энэ дээр бол багшлаад бас хүмүүст ойлгомжтой болгох үүднээс энэ бол одоо юу гэх тийм олон одоо хүний толгойрын үүсэн тоо байх шаардлагагүй гэдэг утгаараа ингэж явсан байгаамаа. Тэгэхээр бол энэ дээр бол гол нэмээд хэлэхэд бол шүүхийн тэр үр ашигтай үйл ажиллагаа гэдэг энэ хэмжлэгэн дээр бол энэ статистик мэдээлэл бол гол байр суурийг эзэлж байгаа. За сүүгийн ёс зүйн асуудал дээр бол бид нар нэг зүйл ярьж исэн боловч хараахан энд оруулж чадаагүй. Тэр нь жишээлх юм бол одоо нэг зүйлийг алуусд авч үздэг юм бол жишээлбэл хэдэн шүүгчд холбогдвол цахилгаан хэрэг үүсгэсэн тэрнээсээ хэдэн одоо цахилгаан шийдвэр ногдуулж чадсан бэ гэдгийг бол хувьчилж энэ хэвчүүлж гаргадаг юм байлаа. Энийг бол тэрийг оруулаагүй. Гэхдээ дараагийн одоо судалгааны багт одоо юу гэдэг шалгуур үзүүлэлтөд орж ирж магадгүй. Гэхдээ миний санд нэмэгдэх юм мэдэхгүй байгаа тийм. Саяны дээр ягаа оруулж чадаагүй гэхээр 2020 он шүүх ёс зүйн маань ажиллаагүй 21 онд нэг одоо бүрэн бүрэлдэхүүнээр томилогдож чадаагүй учраас бид нэр тэрийг оруулж чадаагүй. Одоо оруулбал хитрхи бас одоо өрөөсгөл болох гэдэг учраас дараагийн одоо 2023 оны шалгуур үзүүлэлт нь магадгүй шүүхийн сахилгын ороо хэдэн шүүгч сахилгын шийдвэр одоо хэрэг үүсгэж хэдэн ногдуулж чадж байна гэдгийг бол энд хэсүүлж бас статистик мэдээлэл бол гарах ийм бүрэн боломжтой. Тэгээд энэ дөрвөр хэсэг байгаа энэ дээр одоо шүүхийн индексийн хэдгээр хугацаас эхэлж байгаа лээ. Дүүн шинжилгээ гэдэг 60 дугаар хугацаас эхэлж байгаа. Энэ дээр бол тав хүн ашиглах юм бол юу гэдгийг олон нийтийн санал асуулгаар хамгийн өндөр оноо авсан шалгуур үзүүлэлт аль нь вэ? Хамгийн бага оноо авсан аль нь вэ гэдгийг нь харуулж байгаа. Мөн мэргэжлүүдийн санал асуулгаар хамгийн өндөр оноо авсан шалгуур үзүүлэлт аль нь вэ? Хамгийн бага оноо авсан аль вэ гэдгийг бол ялгаж харах боломжтой. Дээр нь бид нар энэ авилгатай холбоотой асуудлаар олон нийт болон мэргэжлүүд ямар асуулт бүгж байна, хариулт өгсөн байна, хэрхэн үнсэн байна гэдгийг бол ингээд харуулсан байгаа. За мөн тухайн асуултан дээр олон нийт болон мэргэжлүүдийн санал асуултны ялгаа ямар харагдаж байна те? Хэр их ялгаатай харагдж байна гэхээр миний хувьд бол хитрхи тийм савсан тоо гарч ирэх болов гэж төсөөлж исэн боловч бас тийм их зүрх гараагүй нэг 5% ч юм уу те. За зарим одоо юу гэдгийг хувь дээр бол өндөр харагдаж исэн те. Хүн бүр одоо хууль шүүхийн эрхтгч байх гэдэг шийдэх юм бол олон нийт 5191 өмлгөө өгөхөд мэргэжлүүд 4843 гэхээр ялгаа бол их харагдахгүй юм. Тэгэхээр бол би бол энэ дээр бас сэтгэл хангалуун байгаа. Олон нийт бол бас юмыг мэддэг юм байна. Хэдийгээр шүүх хуралдаанд оролцоогүй ч гэсэн нэмээдгээд бас шүүх хуралдаанд сүүлийн 24 сарын хугацаанд оролцоогүй иргэд болон оролцсон иргэд ямар хариултыг өгсөн байна гэдгийг ялгаж харуулсан байна. Тэгэхээр бас л нэг ялгаа харагдахгүй байна. Тэгэхээр энэ дээр бас одоо үгүй бодиттой тийм бас санал асуулын үр дүн гарсан болов уу гэж харж байгаа. За баярлалаа. Тэгээд эдгээр бүх мэдээллийг бас нөгөө дэлгэрүүлж зарим жишээгээр танилцуулсан батлаг судлаачтай баярлалаа. Тэгээд тайлангийн ард бол яг бүр шалгуур үзүүлэлт болгоноор гаргаад тэгээд тэнд ямар их сурвалжаас энэ олон нийтийн санал асуулгаар дүгнсэн юм захааны мэдээлэлээр юм гэдэг нэг бүрчлэн гаргасан. Тэгээд түрүү энэ жишээ болгоод нөгөө хамгийн одоо өндөр оноо авсан, бага оноо авсан гэдэг тайландаа ингээд товчлоод оруулсан бол түрүүний танилцуулсан нөгөө нээлттэй өгөгдлийн сангаас бол бүгдийг нь ирэмблээд гаргах боломжтой. Тэрэн дээр бол ерөөсөө чөлөөтэй ингээд харьцуулалтууд болон ирэмблэлтүүдийг ингээд тэгээ төвөрлөлтүүдийг ингээд хийх боломжтой учраас та бүхэн бас энэгээр оролдоод үзээрэй, татаж авч байгаад ажиллаад үзээрэй, ямар дүр зургууд гарах нь гэдүүлээс харцгаая. Бид нар бас орон нутгийн хэлбэр, орон нутгаас ингээд тодорхой төлөөлөлт авсан учраас жишээ нь одоо ингээд Дунд Хов аймаг гэхэд тухайн аймгийн одоо нөөцөд болцоо тухайн аймгийн хүмүүс нь юу гэж харсан бэ гэдэг нэг асуултаар нь бид ингээд задлаад харах боломжтой байдаг ч юм уу те. Нэг ийм одоо тодорхой жижигчилсэн байдлаар бас энэ датан дээр суурилсан шинжилгээнүүдийг хийх боломжтой болж байгаамаа. За ингээд нөгөө цагийн залттай учраас хэдүүлээ үгээр өнөөдрийн танилцуулга өндөрлөе. Энэ бидний хэлцүүлэг дууссан гэсэн үг биш. Тэгээ цаашдаа та бүхэн бидэнтэй хамт байж энэ шүүхийн шинжилгээг үнцгэрүүлэх, хараа тус байдлыг хөгжүүлэхэд өөрсдийн хөв нэмрээ оруулж оролцож одоо энэ хэлцүүлэгт идэвхтэй байгаарэ гэж хүсэж байна. Та бүхэн өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Баярлалаа. Нэрээ нөгөө